За өдөөний мэнд лекц 2 өнөөдөр лекц 2 ярина. За энтхэгийн философи гэсэн юм гарчтай. За энтхэг бол та нар мэдж байгаа. Уул бол Индия гэсэн чухал гоё үг нэр Яванда яагаад ч монголчууд энтхэг гэж нэрлэдэг болчихсон. Тэрний гарал үүсэл бол санскрит хэлийг манжнаар энтхэг гэдэг гэсэн юм. Бид нар ч нөгөө манжаас гаралтай манжийн одоо хамтрагч байсан учраас манжийн маш их юм орж ирсэн гэдэг нь одоо монгол бичиг ч гэсэн манжаас ирсэн шүү дээ. Бид нар монгол бичиг манжнаар төгсөн гэдэг үгүй. Бид нар зориулж өөрөөр бичгийг манжнаар төгсөн гэдэг нь болчихлоо. За Индиагийн философиг хэлхийн өмнө өмнөх лекцийн юу гэсэн товчхон хэлжээ. За өмнөх лекцэн дээр философийн 3 анхдагчийг ярьсан. За нэг нь болохоор Гаутама буюу за сүүлд одоо Будда гэдэг нэрээр алдаршсан. За хоёрт нь Күнз хятадын одоо философийн эцэг гэдэг. За гуравт нь Грекийн одоо философийн эцэг Сократес. За Сократесаас хойш Грекийн философи бол одоо нэг алдартай болсон. Түүний одоо хойч үеийн сурагчид нь Сократесыг нэг алдаршуулсан. За энэ гурвын төвчл лекцээр нэлийн тодорхой ярьсан. За энэ гурван хүн энтгэл болон хятад грект төрөхөд тэртээ тэргүй бас философийн ойлголтоо философийн номууд бүгд байж исэн. Гагцхүү энэ гурван хүн бол философиг бараг мэргэжлийн төвшөнд одоо хөгжүүлж за өөрснөө яг тэр философичгээр ажиллаж амьдэрсэн. Философи яриад амьдрал нь өөр биш, амьдрал нь өөр философи гэсэн юм уу. Тийм учраас энэ өөрөөр философийн одоо анхдагч гэж бараг өнөөдөр философийн төвөнд ярьдаг. За 2000 гаруй жилийн өмнө бол газрын зураг ерөнхийдөө ийм байсан. Та нар мэдж байгаа. Энэ бол одоо хамгийн дулаахан л орнуудад арт түмнүүд үүсэж, дулаахан л орнуудад амьдрал үүсэж, дулаахан л орнуудад хотуудаар үүсэж исэн. Халуун орн болон хойдлын одоо хүйтэн нутгад бол зөвхөн одоо нүүдэлчд анчин маягаар одоо амьдэрдэг тархаа зүүн хүмүүс энд тэнд одоо амьдарч исэн. Яг одоо хот үүссэн улс орнууд бол хятад, энтгэг, за тэгээд арабын одоо орнууд байсан. Одоо ийшээ грек бид. За дараагийн слайд дээр ер нь энтгэгийг бид нар бас их сайн ойлгох хэрэгтэй. Индия тийм ээ энтгэгийг тэнд одоо философийн үргэлжлэл маш одоо хүчтэй явагдсан. Байн философи бас шинжилсэн хойд үеийнхэн төрж байсан. За газрын зураг дээр бол энтгийг уулгасан. Ер нь бол энтгийн одоо маш одоо том нутагтай олон одоо төрөл арт түмнүүдээс бүрдсэн маш эрт үед хотууд үүсэж соёл иргэншил бол хүн төрөлхтний одоо анхдагч соёлын иргэншил бол тийм үүссэн. 3000, 4000, 5000 жилийн өмнөх одоо том соёлыг бид одоо энд ярих болно. За энтхийн хойд хэсгээр бол одоо Гималайн одоо их улс байгаа. Нөгөө 11 ширхэг гэдэг баха 8000-аас дээш өндөр одоо уулууч байгаа шүү дээ. Энэ юунаас Пакистанаас ахуулаад энэ урагшаа зүүн урагшаа Непал хүртэл дандаа 8000 өндөр улс. За энэ улсаас бол энтхийн бүх том 7 том бол их авч одоо улсдаг. За энэ хавьд бол ганг мөрөн эндээс гаралтай байгаа. За тийм ч учраас одоо энтхийн одоо Индиагийн арт түмэн бол энэ Гималайн нуранаас их авсан том гол мөрнүүдэд шүтэж тэрнийхээ эргээр одоо амьдарч хотууд одоо үүсгэсэн ийм төв байдаг шүү дээ. Маш олон одоо том болоод эндээс гаралтай. За энтхийн философийн одоо анхдагч тийм. Манай одоо энэ лекцээр ерөнхийдөө энтхийн философиг ярих болохоос энтхийн түүх, энтхийн соёл, энтхийн одоо шашныг бол ярихгүй. Энтхийг яг чүүд хэрхэн философицсан гэсэн юм. Философийн одоо талаас нь ярьж одоо лекц учраас бид нар зарим сэдвүүд дээр нэлээд одоо юу явуулна. Зарим сэдвүүдийг цааш нэг задлахгүй. За философичийн 4 том философич бол өнөөдөр энд одоо ярих шаардлагатай.
За нэгд нь бол одоо Махавира гэсэн философч байна. За дараа нь Будда Гаутама. За Будда Гаутама нэг яриаггүй. Үгүй ярьсан учраас ерөнхийдөө буддизмын нэлээ ярина. Түүнээс одоо хойш ерхэн Буддагийн одоо онол сургаалууд үргэлжилсэн. За Нагаржуна гэж одоо бас нэлээд том одоо шашны гэх юм уу одоо философийн гэх юм да. Ер нь бол философи гэсэн үгээр энд одоо нэлээд ярьж байна. Яг хүмүүс шашин гэдэг нэрээр нэлээд таниад байдаг. За Нагаржуна бол том философч байсан. За Нагаржунагийн дараа Бодхидharma гэдэг одоо ийм философч гарч ирсэн. Бид нар бол яг Dharma гэдэг зүгээр л Dharma гэж монголчууд Dharma гэдэгтэй адилхан. Dharma гэдэг уншаад бичдэг. Бодиг бол яг бодиг гэж хэлж одоо бод тава бод компьютер гэж хэлждэг шүү дээ. Тэд нар бол дандаа л одоо эртний энтхийг Индиагийн арт түмний өмнөдийг л өнөөдөр монголчууд хэрэглээд байгаа шүү дээ. Тэр мөрчлөхгүй. За би өөрөө одоо арт талдаа академийн хамны дээдлэлт бол дандаа энтхийн хамт энтгчүүдийн энтхийн философийн одоо хүмүүсийн зургийг үлгсэн байгаа. Тэр хамгийн цаана Махавира байгаа, дараа нь Будда Гаутама, Нагаржуна, Бодхидharma, за ийшээ болохоор яаж байгаа юм бэ? Махатма Ганди, энэ талд нь болохоор Гозе гэдэг шиг тийм бид нар Аминдра Гозе гэдэг. Тэрний цаатал Тагоре. За энэ хүмүүсийг бол өнөөдөртөө товчхон ярина. За цаашид бол миний одоо дараагийн 10 жилийн судалгааны ажилд бол орно. За философийн судалгаандаа бол энтхгийн ийм одоо 7 философчийг нэлийн судлана. Зүгээр баг мэдээллүүдээр одоо хангах биш. Улам цаашаа гүнзгийрүүл судлаа гэж бодож байгаа. За өмнөх 10 жилийн лекцүүд бүх номууд бол ерөнхийдөө ихэнхдээ барууны гэж бидний нэрлэдэг байдаг. Грек, Франц, Герман, Англи, Итали гэх тэдний философиудыг ярьсан. За энэ удаа дараагийн 10 жилдээ бол энэ тхих Хятад, Араб, Оросын одоо философиг судлаж тэр талаар лекцүүд уншиж номууд одоо бичнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За Даршана гэсэн юм санскрит одоо хинд энэ Даршана гэдэг үг бол философи гэсэн үг юм байлээ. Тэгээ одоо та нар энэ хүмүүстэй Индиагийн хүмүүстэй таарлах юм бол Даршана гэж хэлэхэд бол шууд одоо философи гэж ойлгох. Тэрээс одоо философи гэдэг энэ одоо үг маань өөрөө грек гаралтай. Тэгэхээр бид нар дандаа грек тэр барууны үгнүүдийг хэлээд басчихсан гэдэг эндээс харагдаж байна. За өнөөдөр бол би энтхийн одоо философи Даршанагийн тухай ярина. За хинд Брахман Атаман гэдэг бол бас л одоо 2500-3000 жилийн түүхтэй ойлголтууд. За юугаа бол хиндуизм гэсэн энэ философийн одоо салбараа бол юм одоо энэ хүүхэд өөрснөө Саната Дарма гэдэг юм хэлээ. За монголчууд Дарма гэдэг нэртэй үнсэх байдаг шүү дээ. Тэр энд явж байгаа тэр Дарма. За Брахман гэсэн ойлголт бол идэвхжүүдэд их дотн ойлголт. Брахман бол дээд хүн болж чадсан. Одоо цаашид дээд хүн болоход хүмүүсийг сургана. Тэр нь бол энэ философчдын нэг одоо онцлогийг бид нар байн ярих хэрэгтэй. Тэр бол гэртээ суугаад одоо ном уншаад тэгээд зожигроод ганцаараа энэ тэнд ууланд очиад суучдаг тийм бол хүмүүс биш. Философч хүмүүний онцлог бол хүмүүс рүү ойртдог, нийгэм рүү ойртдог. Тийм одоо онцлогтой артемтэй шууд одоо тулж ажилладаг ийм онцлогтой яг бол артемыг боловсрол сургууль хүмүүжил хэрэгтэй шүү дээ. Тэр үчи одоо лекцэн дээр ярьсан. За Брахман хүнийг бол хүндэлж шууд л хинбэ гэдгийг мэддэг. Одоо Индиагийн энтх оронд очоод Брахман гэж хэлэхэд бол за наад чинь тусдаа хүмүүсээ шууд одоо мэднэ. За Атаман гэсэн одоо бас ойлголт байдаг. Индиагийн философи тэр бол ер нь жинхэнэ яг өөрөө Атаман гэдэг одоо бий болчихсон. Бий болсон хүн өөрийгөө бий болгож чадсан. Тийм одоо хүмүүсийг бол Атаман гэж одоо нэрлэдэг. За Атаман болоход мэдээж одоо тийм ч одоо амархан биш. Чи Атаманаа гэж асуусан бол би Атаман гэвэл би одоо өөрийнхөө эзэн өөрийгөө удирч чаддаг ийм хөө би өөрийнхөө эзэн шүү. Хүн дагаа явж идэг, хүний хэлээр явж идэг, хүний заасныг дагаа явж идэг хүн бишээ. Би өөрийн толгойтой, өөрийн ухаантай, өөрийгөө явж байгаа гэсэн ийм ойлголт. Атаман гэсэн үгний цаана явж байгаа. За хиндуизм өөрөө хүнийг хизээч бэлэн хүн болон төрнө гэдгийг бол ерөөсөө зөвшөөрөв. Яагаад энэ төрлийн одоо Индиагийн философи ийм их алдартай байв. Өнөөдөр хүртэл ингээд яригадаад энэ том одоо гүрүүнүүд хүмүүсийг зөвлуулад байдаг. Тийм үү? Бид нар мэдэн шүү дээ.
өнөөдөр ч гэсэн одоо 21 дугаар зуунд одоо манай өнгөрсөн жил үлээ тэрний өмнөх жил үлээ ширээгээд спортын талбай дээр энтгийн хүн идэхэд бол одоо хэдэн мянгаараа одоо цугласан гэж байгаа шүү дээ. Энийг хэл мэдэхгүй ч гэсэн. За энтгчүүд бол хүнийг бол бирэнд ирэхгүй. Хүн ерөөсөө бий болох шаардлагатай. Гэхдээ хүнийг бол үсгэхгүй. Хүн эхлээд бий биш гэсэн тийм нихилизм явж ирсэн. Тэдний философи бол нихилизм шүү гэдэг нь мартаж болохгүй. Тэрний өгвөл бий бол болж чадаагүй. Тийм ч хүн бий болох ёстой. Тэр бол маш төвхтэй үйл явц. Хүн болох гэдэг бол урт хугацааны төвхтэй бэрхшээлтэй үйл явц. Энийг одоо жоохон ном уншаад хэдэн лекц сонсоод ч юм уу эсвэл бол энд хүнээр хэлүүлээд заалгаад болчдөг юм биш. Бий болох үйл явц бол удаан. Тийм учраас одоо монголчууд бид нар манай боловсролын систем бүх энэ үйл ажиллагаанууд маань бүлгүүдэд идэх юм бол хэд их хурдан бий болохгүй. Хэд их хурдан бий болох гэсэн тэр бий болоогүй хүмүүсийн үйл явдлууд замар хүрэлт оруулж байгаа. Тэгээд бид чинь гайхаад өнөөдөр хүртэл гайхшаад байгаа шүү дээ. Яагаад одоо юм бэ? За хүнээс илүү хүн болохыг дээд хүн гэж нэрлэж болохоор за түрүүчийн одоо брахман атман хоёр явж байгаа. Яагаад брахман атман хоёрыг ингэж энэ төвшөд гаргаад байгаа юм бол хүн л болох биш шүү. За хүнээс илүү хүн болчих юм бол тэгээд цаашаа хичээл заагаад сургаад явчих шүү. За хүнээс өөрөөсөө илүү тэр өөрийгөө давсан хүнийг бүтээж чадвал өөрийгөө авч чадах хэрэг дээд бий болно. Дээд бий бол тэр тухайн хүний бүтээж чадсан дээд бий. Хүн өөрөө өөрийгөө л бүтээж дээд хүн болно. Хүн өөрөө өөрийгөө л боловсролтой болно гэж би одоо олон жил одоо ярьж байгаа. Хин ч хэнийг одоо хүн болгож чадахгүй, бий болгож чадахгүй, дээд хүн болгож чадахгүй. Хүний өөрийн сахлабат гэж олон жилийн хөдөлмөр нэг бүтэн штэ бид нар өөрсдөө л одоо бүтээл өгөхөөс хүний одоо хүний ч одоо бүтээл биш бүтээл болох боломжгүй. Яг хүний болж загнуулж хамгийн мэдлүүлж хийснээр нь явж болно л доо. Тэр тухай бол одоо философид бол ярихгүй шүү дээ. Өөрөөгөө авч явах гэсэн тэр хүсэлтэй үстэл философи уулзал биш. За тийм ч бас энэ философид бол цөөхөн одоо хүмүүс бол философид амжилт гаргадаг. Их нь одоо бүлгүүтдэг. За философоос зорин одоо бүр зогдаан шүү. За бий гэж хинбэ. За энтгэгчүүд хүнийг судалсан. Тэгээд хүнийг судлаад тэр судалгааныхаа үр дүндээр хүнийг сургасан том комплекс ич өрн олон зуун жилийн хөдөлмөр байсан. За бий гэж хинбэ гэсэн асуулт хүнийг танин мэдэх асуудал үүссэн. Ингээд хүнийг судлах ажил үнэс. Яг бол энтгэгчүүд яасан? Хүнийг танин мэдхүү рүү явуулах гэсэн чинь танин мэдхүү бүлгүүлсэн. Тэгэхээр ерөөсөө хүн чинь өөрөө асуудалтай. Зүгээр ингээд заагаад хэлээд явж болохгүй юм байна. Хүн чинь ингээд сураад хүлээж аваад тэгээд өөрчлөлтөд юмас орчдөг юм байна. Хүн гэдэг чинь асар том асуудалтай гэдгийг тэрийн анхны тэр олон мянган жилийн нэг философч бол мэдсэн. Тэрийг бол эрт нээсэн. За тэгээд хүнийг хүн болох ёстой. За хүнийг судлах гэдэг түүний үхэл бусад хүнийг алдах болон зовлон гэх мэтийг ойлгох ёстой байна гэж. Энтгэгчүүд. Яагаад энтгэгчүүд дандаа энэ үхэл, хойднаас, өвчин, зовлон яриад байна гэвэл тэргээр нь л хүнийг таних шүү. Хүний сэтгэл бас баригдахгүй хэрэгтэй юм байна. Тэгвэл сэтгэлийг барьж аваад засаад янзлчих боломжгүй юм. Хүний одоо зүрх элэг одоо яагаад дотоод эрхтнүүдийг ямар нэгэн имчилгээний аргаар юм угаат ч юм уу имчлэх боломжтой гэвэл сэтгэл буюу одоо энэ ухаан, мэдрэмж энэ бүгд хүний гарт баригдахгүй материал биш. Материал биш учраас энэ эдрийг одоо яаж имжлэх юм, эдрийг яаж сурах юм гэдэг том одоо асуудалтай энтгэгчүүд тулгарсан. Хүний биеийн эрхтнүүд баригдана, хүний ухаан гэсэн эрхтэн баригдахгүй, харагдахгүй. Жишээлбэл хүний аз жаргал болон хэрхэн сэтгэл ханамжтай яваа тэр олон асуудлуудыг яаж мэдэх юм? Хүний жаргалтай байгааг мэдэх боломжгүй. Удлаач үжилжээж болно. Бие жаргалтай гэж дуудуулаад байж болно. За ингээд энтгэгийн философи ямар их одоо том сэдвүүд рүү орж хүнийг судалсан, хүнийг гаргаж ирэх гэсэн тийм олон зуун жилийн одоо хөдөлмөр байсан юм байдаг бол өнөөдөр 21 дугаар зуунд энэтэй одоо танилцаад энийг одоо ойлгох бол маш их хэрэгтэй. Хүндлэгтний маш том одоо
соёлын үг гэх юм философийн одоо үг явж байгаа. За Махавира гэсэн ийм үнэтэй эхлээд бүгдээрээ танилцъя. За Махавира гэсэн энэ хүн болоод ерөнхийдөө тухайн үедээ хиндуизмыг одоо шинжилсэн гэдэг. За бидний нөгөө яриад байгаа Буддатай бол яг одоо Гаутаматай бол яг ижилхэн цаг үед төрсөн. За Махавира бол хиндуизмээ хараад шүүмжтэй нүдээр хараад за хиндуизмын одоо шашин философи бол бас жоохон алдаатай, дутагдaltaй. За энийг сайжруулж шинжлэх ёстой байна гэсэн. За Будда буюу Гаутама болохоор хиндуизмтэй ерөөдөө зөрчилдөөр ер нь жоохон хиндуизмээ эсэргүүцээд тэгээд өөрийн замаар явсан. Хиндуизмээс өөрийн гэсэн одоо онол. За энэ хөгжлийн хэлдгээр өөрийн дармаагаа одоо гаргахаар явсан. За ийм том одоо маш том юм одоо баримл гэх юм уу да тийм ээ тийм одоо дурсгалт ийм одоо том дүрслэл одоо дүр энтэл байдаг юм байна. За бид нар бол хөшөө гэж хэлээд энэ бол хөшөө бол биш. Тэр хөшөө гэдэг бол тодорхой нэг одоо бодит хүмүүст зориулсан хөшөө гэдэг. За энэ бол одоо шүтэн Махавирмаг шүтдэг хүмүүс ирж эндээ одоо бүрддэг. За Махавираг одоо Жайна гэдэг маш их одоо Жинаач гэж нэртэй ийм сүсгэлийн том урсгалыг одоо үндэслэгч гэдэг. За Жайнаг бол бас шашин гэхэд хэцүү. Ер нь монголчуудын бидний энэ хэрэглээд байгаа шашин гэсэн үг ч өөрөө зөрчилтэй үг. Яг тэр religion тэр шүтлгийг яг илэрхийлээд энэ үг юу. Тийм. Энэ бол Кириллээр одоо хоёр иш үсэг бичээд байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энэ бол шажин ч юм уу, жажин ч юм уу тийм одоо арай л өөр болов. За энийг бол дараагийн 10 жил судалт гаргаж ирнэ. За Жайнагийн энэ үндэслэгч Махавира бол Сиддарта гэж хааны хүү болон төрсөн. За Махавира ойролцоогоор 28 настайтай гэр бүлээ орхин явсан. За үгээрээ бол Гаутаматай Буддатай бол адилхан тохтой. Хоёулаа хан хүмүүнүүд хоёулаа 28 настайтай гэрээ орхин явсан. За тэгэхээр хүний ер нь 28 нас гэдэг бол хамгийн чухал нас. Би одоо заримдаа хүмүүс бас хэрэг туртай байдаг. Хэдэн настай гэхээр 28 настай гэдэг. Тэгэхээр тэндээс л ер нь бүх юм эхэлдэг. Тийм ер нь насаа сандгүй шүү дээ хүмүүс асуугаад. Сүүлд одоо 28 настай байснаас сандж шүү дээ. Тийм. За Махавира аскет болж явсан. За нийт 12 жил бүгдээс татгалзаж, тасарч, тусгаарлаж, за тэгээд ойгоор уулаар явж яасан. Гэгэнтэй хүмүүстэй уулзаж, суралцаж, өөрийгөө өдөртөж, өөрийгөө хинж өөртөө л одоо танилцсан. Тийм. За үүнийхээ дараа тэр яасан. Нийгэм рүү буцаж ирж, за сургах одоо зорилгоо гаргасан. За ингээд одоо сургаж эхэлсэн. Тийм. Тэгэхээр 12 жил гэдэг бол одоо бид нар ч гэсэн 10 жилийг 12 жил гэдэг байгаа шүү дээ. Эхлээд 10 жил байсан одоо 12 жил. Тэгэхээр ер нь 10-аас 12 жил болов хүний хамгийн сайн одоо төвлөрч ёстой цаг хугацаа. 12 жил 10 жил гэдэг бол зүгээр нэг хүний гинт ингээд толгойд нороод ирсэн хугацаа биш. Та нар одоо Монте Кристо гүн гэдэг юуны Францын романыг санаж байгаа. Тийм бас одоо шоронд ороод 10-12 жил тэнд сууж байгаа одоо гарч ирж байгаа шүү. Тэгээд 10-12 жил болохдоо тэнд дотор бүгдийг сураад за уулнаас бол бууж ирээгүй Данте бол шоронгоос одоо гарч ирсэн. За Брахманыг шүмжилж хиндуизмын эсрэг өрсөлдөгч болон гарч ирээгүй. Энэ бол Махавира бол харин тайлбарлаж илүү боловсронгуй болохын төлөө сургасан. За бидний одоо Будда буюу одоо буддизм гэдэг бол ерөнхийдөө хиндуизмын өрсөлдөгч болон гарч ирсэн. Тийм учраас энэ ихт буддизм ерөнхийдөө нэг тархаагүй гадагшаагаа гараа явуулсан. Хиндуизм бол энтгэхтэй үлдсэн одоо маш их шүтгэгч, шүтэн эсрэгч одоо сүсэлдэгч тийм одоо олон сая одоо хүнтэй гэдэг чинь. За өнөөдрийнхөө компьютерийн нэрлэгийг одоо дагагчтай гэх юм да. Тэгэхээр Махавира бол тухайн үед өнөөдрийн хэллэгээр бол одоо том инфлюенсер гэсэн байж шүү дээ. За энэхийн олон хаадууд хааны суудлаа орхин жайнизм руу орж ирж аскет болцоосон одоо түүх бий. Тийм учраас Махавира бол маш олон одоо хаадуудын багш болсон. За сурагч одоо багш гэдэг үг бас жоохон өсөлтөө. Гэхдээ багш гэдэг үг чинь юунаас Төв Азаас
Казахын цаанаас ирсэн үг гэж шүү дээ. Тэгэхээр бид бас Казахын цаанаас ирсэн. Тэгэхээр ашигладаг тийм ч одоо шашны үг болов биш бол та. За хаадууд философи сурч, философи орж ирж хааны ордноо орхиж явсан тийм төвүүд бол бас энтгэхт маш их юм байна. Хаан зундаа хааны асуудал шийдээд илгүү, ариуси, гэгэрий, юм сурыг, боловсрыг тийм үү ингээд хаанаас ширээн дээр тэнэг хаан байгаад авч одоо бас уйдгартай шүү дээ. Энэ хаадууд тэнэг байдаг шүү дээ. За жайнизм тухайн үед маш их одоо тархсан юм яг тийм Махавирагийн сургасан онлууд ч их үнэлэгдсэн. Буддаа бол нэг одоо энэ гэхдээ бол тараагүй харин Махавира жайнизм бол тархсан гэдэг. За Махавира жайна нэг юм зураг одоо интернет байлээ. Бид Махавира жайтай. Гэхдээ юм интернет рүү ороод ингээд янз бүрийн зургийг хараад байхад ер нь нэг иймэрхүү төсөлтэй зураг бол хинтэж ойлцоо. Одоо Гаутама Будда ч гэсэн нэг иймэрхүү төсөлтэй зурагтай байдаг юм лээ бас. Зарим зургуудын сайн бол андуурмаар чи одоо нөгөө дандаа Монгол царайнууд хараад хэлдэг юм чи гинт гэдэг идэх царайнуудыг хараад ирсэн чи хоорондоо ялгахдаггүй юм шиг харагдаад байна. Тэгэхээр сайн ах юм бол хоорондоо маш одоо ялгах юм. За жайна гэдэг энэ ойлголт Махавирагийн үндслэн жайна явсаар байгаа өнөөдөр нэлээд доктортой одоо бүр шашны том одоо салбар болсон. Жайнагийн сүм хийдүүд хүртэл одоо маш их яригдсан. За энэ шиг олон дараагчид сүсгнүүдтэй болсон. За хэдий ч хэдий ч гэж биш. Хэдий ч бусад орнуудад нэг их тархаг жайна бол энэ тэгхтэй билэн тархсан. За Махавирагийн одоо бүр сүм хийдэг байдаг юм одоо бидний нэрлэгээр бурхадууд бурхан гэх юм да. Бурхан ийм одоо сүм хийдэг бол байд юм байна. За энийг бол одоо бас Будда гэж бас андуурч болохгүй. Энэ бол хиндуизмын жайнаизмын одоо шашин шүү гэдгийг одоо мартаж болохгүй. За жайнагийн буюу жина гэдэг бол үг үндс нь бол ерөнхийдөө ялагч гэсэн тийм үг яваад байгаа юм билээ. Гэхдээ яг бид ялах гэж бол хэлээгүй. Ер нь бол миний бол ялагч гэдгээрээ юуг ялах вэ гэдэг бол өөрийгөө л ялах шүү дээ. Өөрийнхөө дутагдал, өөрийнхөө гарал үүсэл, өөрийнхөө намтар тэр бүгдэд байгаа сөрөг сөрөг одоо ухаан, сөрөг хандлага, сөрөг төсөөлөл, сөрөг бодол тэр бүгдийг л ялаж одоо чадахтай чадварыг л ялагч гэдэг байгаа шүү дээ. Хүнийг ялах биш шүү. Альва улс орныг ялах биш шүү. За жайнагийн ойлголтоор цаг үе буюу эрен үе бүр өөрийн гэсэн босоттой бас уналттай гэсэн. Тийм. Тодорхой цаг үед тодорхой ард юм босож ирдэг. Тэгээ тодорхой цаг үеийн дараа тэр ард юм ундаг. За ертөнцийг бас хорвоо бас дэлхийн одоо хүн төрөлхтнийг ч гэсэн жайна нар бол бас ийм босолттой уналттай гэсэн. Тодорхой цаг үед тухайн тэр ард түмэн тухайн одоо үндэстэн болов эрдэм гэсэн за сүсгэлэл буюу спирит жилд бол одоо маш нэмэгдэг. Спирит гэдгээр хүн одоо маш оюунлаг болох их тийм ёс суртахуунлаг болох тийм одоо цаг үе байдаг. Тэгээд тэр нь зарим үед үнж алга болдог. Тодорхой 100 жилээр юм уу 90 үе. За усцсан тэр үе бол уналтын үе гэдэг. За босож ирсэн үе бол одоо босолтын үе гэж хэлэх юм да. Одоо англиар бол бид rising гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ. Тэр нөгөө юм одоо falling гэж юм. За өнөөдөр жайна нар бол хүн төрөлхтөн дэлхийг хараад бол одоогийн цаг үе маань бол уналтын цаг үе шүү гэж хэлсэн. Тийм. Одоогийн цаг үе бол бид нар одоо дэлхий дээр хүн төрөлхтөн бол уналтынхаа үед явж байгаа. Энэ юуны уналт вэ гэхээр эрдмийн уналт, ёс суртахууны уналт, оюунлагын одоо уналт. Энээс өмнө бол оюунлаг, ёс суртахуун дээшээ босож ирж ирсэн тэр цаг үе одоо өнгөрсөн. Энэ бол жайна нарын хараа бид нар одоо уналтынхаа үед яваа. За би одоо энтхийн философи гэсэн мөртлөө ардталтан дандаа бий гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад гэвэл ер нь энтхийн ингээд философийн номнуудыг ингээд уншаад энтхийн философитой танилцж байгаа. Ерөнхийдөө хүний энэ бий гэсэн энэ асуултыг маш их тавьж тэрэнд хариулах гэж оролцсон. Энтхийн гол одоо философч тэр
Махавира гэж байгаа. Тэр бол хиндуизмын философи. За тэрний дараа одоо бидний сайн танил одоо буддын шишний одоо будда тийм ээ. Бас одоо бие гэдгийг маш их асуусан. Тэгээд ерөнхийдөө энтхийн философийн нэг онцлог болохоор биег бол ерөнхийдөө анханаас бол үүсгэсэн байна. Ер нь бол одоо бидэрт яг тогтсон яг бие бол байхгүй юм байна. Энэ бие бол одоо үргэлж өөрчлөгдөж шинжлэгч яадаг нэгдүгээр. Хоёрдугаар хүн өөрийгөө бие гэсэн тэр одоо бие даасан тэр биегээ үүсгэж яг одоо тийхэн бие болно гэдэг бол тийм арга биш юм байна. Маш хэцүү юм байна. Одоо бидний нөгөө дээрх гэлтэй ирээд идэг шүү дээ. Тэр чинь бол яг л бие болж байгаа юм байна. Өөрийгөө олсон бие болно гэдэг бол ямар хэцүү тэр одоо буддагийн чинүүдээр зөндөө байгаа шүү дээ. Шунал байхгүй болох, хувиа бодох, эгоизм тэр бүгдийг байхгүй болгож устгаж байгаа шүү дээ. Ингээд хятадын философи очоо. Гэдэг 3000 жилийн төвхтэй шүү дээ. Яагаад би одоо хятадын философиг бид гэсэн үгтэй холбосон бэ гэхээр одоо нөгөө тосгоныхон тариачдаа тий одоо бид гэдгийг одоо маш их чухалчилж хамгийн өмнө тавьдаг. Биеийнхээ өмнөр бидийг тавьдаг. Боловсролын тал руу хятадын философи боловсролыг их чухалчилж байгаа. Энтхийн философч нь хятадын философийн хажууд бол ерөнхийдөө сэтгэл зүйн маш чухалчилж байгаа байхгүй юу? Одоо нөгөө биеийн асуудал багтж байгаа байхгүй юу? Тий. Хятадын философи бол тэгэхээр тий биегээ хошин тавь. Эхлээд бид рүүгээ анхаар. Бид дотор чи учраа олчих юм бол бидний нэг гишүүн болж чадчих юм бол тэндээсээ дараа чи өөрийгөө одоо мөчлөөд явах хэрэгтэй. Японууд бол зэн буддизм гэж тэгж байгаа. Тэр чинь яг буддагийн орнд явж байгаа. За даоизм бол Японоос маш их огцсон шүү дээ. Даогоор тэр одоо будд одоо тэр чинь нөгөө доо гэдэг чинь яваад байгаа шүү. Бидний одоо нөгөө жу доо энэ төр гэдэг чинь айкидо тэр чинь тэр доонууд дандаа яваад байгаа байхгүй юу? Тий. Тэрний үг бол одоо тэгэх зам гэсэн. Төвчээртэй айкидо гэдэг чинь одоо өөрийнхөө хүчийг хэрэглэхгүй хүний хүчийг хэрэглээд өөрөө нь унгаадаг. Тэр яваад байгаа шүү дээ. Арабын философч нь одоо нөгөө өмнө нөгөө персийн философи эндээсээ хөгжиж бие даасан философи болсон баггүй арабын ертөнц одоо үүссэн баггүй юу? Анх одоо хуманизм бидний одоо хүмүүнлэг гэдэг ойлголтууд чинь тэнд үүсэж байгаа баггүй. Хүнийг судалж эхэлж байгаа баггүй. Одоо тэр Коран гэж чинь. Тэгээд Коран ч одоо нүр сургуун мөч тэр өдөрт тэр мөргөл хийж байгаа чинь дандаа психологи цэвэрлж байгаа. Мөргөл хийх болгондоо энийгээ цэвэрлж байгаа байхгүй. За Жайнагийн дараа энтхийн хиндуизмын дараа бас нэг чухал ойлголтыг бид бас ярихгүй гэж болохгүй. Бас л эртний тэр үеийн одоо ойлголт одоо йога гэсэн нэг том одоо ойлголт явж байгаа. За энэ бол 3000 жилээр наацхан хэмжээний төвхтэй. За энэ бол хүн одоо йога болох. За йога болохын тулд өөртөөгөө танилцах. Энэ бол йога хийж байгаа бол өөртөөгөө танилцж байгаа шүү. Тэгээс ямар нэгэн одоо биеийн тамирын дасгал хийдэг ч юм одоо фитнес бол биш шүү. За хүн ерөөсөө өдөрт юу хийдэг вэ? Тэр хүний хинбэ гэдгийг хэлнэ. Йогад бол ерөөсөө яг тэгж хийж байгаа. Чи өглөөнөөс орой хүртэл юу хийдэг вэ? Тэр чинь чи шүү. Бүтэхгүй мэддэг юм болов. Тэр хүн өглөөнөөс орой хүртэл бүтэхгүй мэддэг бол бүтэхгүй л нөхөр. Тийм. Өглөөнөөс орой хүртэл сайн мэддэг юм бол сайн юм баггүй. Тэгэхээр тэр хүний өглөөнөөс орой юу хийсэн бэ гэдгийг сайн одоо асуух хэрэгтэй. Тэрнээс одоо би уулзалтан дээр байна гэдэг утсаа одоо хамтраач гэдэг бас л тийм үү. Одоо ямар уулзалтан дээр байгаа болдоо л гэж асуух хэрэгтэй. За йога яагаад хүмүүс хийх дуртай вэ гэдгийг ч гэсэн бас эцэг эцэг бас асуух болчиход байгаа байхгүй. Тэгэхээр йога хийж байна гэдэг маань энтгэх хүн би йога хийж байгаа. Эсвэл би йогагийн багш гэх юм бол юу гэсэн үг вэ гэж бид нар энд Монголд ойлгохгүй тэгэхээр тэр хүн йогагаараа дамжуулан тэр хүний хинбэ гэдгийг л судалж таньж байгаа тийм боломж. Хэрхэн йога хийж вэ? Тэргээр хинбэ гэдгийг мэдээд авчдаг. Тэгээд дараа нь яадаг вэ? Тэр үнийг одоо сурах ажилдаа ордог. Тэр йога гэдэг бол нэг осондоо одоо туршилт хинбэ гэдэгтэй нэглээд танилцах тийм одоо эртний итгэгчүүдийн одоо арга байсан байна. За йога гэсэн энтгэхээс гаралтай бараг л энэ философийн урсгал. Ер нь бол йога бол сүүлийн үед одоо ер нь маш их философитой холбоотой шүү. Тэнд маш их философи явж байгаа гэж ярьдаг болсон. За өөрийнхөө биеийг болон ухааныг олон төрөл дасгалуудаар тийм үү хийж байгаа. Өөрийгөө нэгэнлэг болгож одоо ухаан бие хоёроо ухаанаасаа бие рүүгээ орох, биенээсээ ухаан руу орох,
тэр их том одоо чадварыг одоо суралцдаг гэсэн тийм юу гэдэг яриа одоо тийм номод одоо бичигдсэн байдаг. За энэхчүүд йога хүн гэдгийг бол яг нэг брахман гэдэгтэй маш их хүнддэг. Тийм брахман, жайна, йога гэсэн ийм гурван одоо ойлголтыг энэхт очиод энэхүү хүнд хэлэх юм бол за йога үнтэй бол одоо ярих юм байхгүй наад ч одоо маш мундаг хүн, бүгдийг чаддаг хүн. Энэхийн ойлголт гүрүү гэдэг чинь бид нар ерөнхийдөө гүр гэсэн үг тийм наад хүн чинь том гүр байна гэж хэлдэг. За үүний дараа бас тантра гэсэн ойлголт бас нэлээд явдаг. За тантра гэдгээр бол бас л хүн одоо тантра болох. За тантризм гэж бас ярьдаг. За хүн хэрхэн өөрийнхөө ухаан болон биеийг зөв, тууштай, дээд хэмжээнд хэрэглэж чадах. Йога бол хүн өөрөө өөртөө танилцах, хүнтэй танилцах. Тантра нь болохоор өөрийнхөө бие ухаанаа хэрхэн хэрэглэж чадах тэр чадвар. Цаашаа хэрэглэх юм шүү дээ тантра чинь. Өөрийнхөө биеийг, өөрийнхөө ухааныг яг л багж хэрэгсэлтэй адилхан хэрэглэж чадах чадвар. За энэ тантра бол хүнд хэцүү. Маш их хэцүү. Тантраас уулзах гэдэг асар их сахилгаттай хүнээс шаардна. Сахилгатгүй хүн бол тэгээд одоо гэртээ суух. Тэгээс гарахгүй байна. За тантрагийн одоо өнөөдөр 21 дугаар зуунд явахта тантра жоохон буруугаар ойлгочихсон. Зөвхөн жоохон биеийн талын юм яриад байдаг. Тантра хийж яриа нэг л их тийм бие хаан одоо хөдөлгөөнүүдийг харуулсан тийм жоохон шоу маягийн болчиход байдаг. За анх хөгжүүд бол Индиан одоо сахилгат эзэмшиж за түүгээрээ өөрийнхөө биеийг өөрийнхөө ухааныг хэрэглэж чадах маш их мэдлэгтэй маш их боловсролтой болсон бол тэрийг хэрэглэх маш их чухал хэрэглэж чадахгүй бол одоо тэр руугаа юм. За мянган жилийн одоо урт хугацаанд маш их боловсролтой том онол болсон. Хүнийг л бие даасан жинхэнэ бие болгох зорилготой тантра тийм чанархаас таслуу жишээ. Энд гişүүд ухаан мэд ийм тантра нэртэй сургуулиудыг байгуулсан байна. Тэнд одоо сахилга бат сургаж хувийн дэглэмүүдийг их чухалсан. Тэгэхээр тантра сургуулиуд бол маш их сахилга баттай. Тийм хувийн маш их дэглэмтэй одоо өглөө эрт болсох тэр ариун цэвэр тэр бие зүг авч чадах одоо хэрэгтэй хэрэггүй чавчих биш. Ийм биш. Хүнийг хараад хүнтэй зуралдаад байгаа ш зөвхөн одоо өөртөө төлөвлөж өөрөөр авч юм. Нөгөө талдаа тантра юу гэсэн үг гэхээр өөртөө өмж байх. Өөрийгөө хуурч өөртөө худал биш л одоо байх чухал шүү. Өөрийгөө алдаж болохгүй шүү гэсэн. Тантраг нь одоо онж байж байгаа. За сая бид нар өмнөдөө жайна, брахман, атаман, за йога, тантра гэдэг нэлээд хиндуизмын эртний ойлголтуудыг хэлээд сая ярьлаа. За одоо бид нар жоохон буддизм буддагаас гаралтай буддизм байгаа. Буддизм бол хиндуизмээс гаралтай. Цоошин биш, хиндуизмээс гаралтай. Арай нэг өөр буддагийн өөрийнх нь одоо бүтээсэн шинэ урсгал байгаа. За энэ шинэ урсгал явсаар буддизм болоод энтгэх нэлийн одоо багассан. За энтгэхээс гарна гартлаа болвол буддизм энтгэхтэй бас дахиж шинжлэхдэх шаардлагатай болсон. Яг нь бас нэлийн одоо зөрчилтэй буддагийн зарим хэлснүүд бас таарахгүй үнэнтэй бас арай л ойр биш байсан. За буддизмын одоо Нагаржуна гэдэг одоо том төлөөлөгч бол буддагийн бүтээсэн буддизм бол шинжлэхгүй болов энэ асуудал бас нэлээд байна гэсэн тийм одоо шүүмжтэйгээр харж тэгээд буддизмаа шинжилсэн гэдэг. За энэ дээр бол Нагаржунагийн одоо энэ дүрсэлсэн дүрслэл байна. Тийм үү одоо гуйл алтацсан ийм дүрслэлүүд бол бид нар мэдж байгаа. Маш их одоо тархсан байдаг. За ялангуяа одоо энийг бол будда гэж бол хэлж болохгүй. Энэ бол Нагаржуна. Одоо би энэ Нагаржуна, энэ Махавира, за будда янз бүрийн ийм дүрслэлүүдийг хараад бол бас манай одоо манай ээж бас буддизм өшөлтдөг байсан. Гэтэ өөрхийн эдрийн ялгыг бол тухайн үед мэдэхгүй. Зүрийн юм тавьчихсан. Тэрнийхээ маань чигтэй хүмүүдээ анчихсан. Сайн сайхан л одоо хүсэл одоо байсан байхгүй. За Нагаржуна буддизмд шинжилээд авчирсан. За 200 оны үед одоо бас яг 1800 жилийн өмнө шүү. 1800 жилийн өмнө Нагаржуна нөгөө буддизмын дөрвөн шижиг юмыг дахин харсан. Тэгээ түүндээ илүү сайн тайлбарласан. Түрүүчийн лекц нэг дээр бид нар буддагийн
дөрвөн шижиг үннийг ярьсан шүү дээ. Одоо нагарчудаа тэр дөрвөн шижиг үнэндээ жоохон залруулах хэлсэн. За мэдээж буддизмын юуны төвчл ярьсан дээр яжсэн дөрвөн үнэнд бол нөгөө зовлон дээр л явж байгаа шүү дээ. Бид нар одоо тийм үү үргэлжлэл нэг зовлонтой таарч байгаа шүү дээ. Тийм. Жижигхэн зовлонгоос гэвэл өглөө ил босох чинь бас нэг зовлон шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж авах вэ? Тийм. За хүн уулз ирэхэд би өгөө гэж хэлэх чинь асар том одоо зовлон. За гिचх юм бол одоо тэг баларлаа шүү дээ. Тэгэхээр өгөө гэж хэлэхэд бол одоо бас тийм ч юм биш. За зовлон бол үнэн, зовлон байна. Зовлон хүлээн шиг гэсэн. Тэр бол одоо бодтаа гэсэн. Зовлон байна шүү дээ. За төрөх хүн төрөн гэдэг бол том зовлон. Төрөөл уйлал хүмүүс рүү хараад тэгэл биш одоо хааdur өдөр гэж одоо бүгд үлж байгаа шнэ хөө. Тийм. За гайгүй шиг газар яваад очихсан бол бас жоохон тайван байгаа. За гайтай газар төрчих юм бол одоо тэр одоо хэцүү дээ. Тийм. Үлгэж яваад одоо хөлж шүү дээ. Тийм. За хөгшрөх бол тэртээ тэгвэл том зовлон. Бид нар одоо мэдж байгаа. Тэгдүгээр гарах ер нь энэ хөгшчүүд бол одоо маш их зовлонтой байгаа шүү дээ. Одоо нөгөө ухаан нь сэргэр мөртлөө гийн дийлхэр болчдөг, алхаж гिचхэд хэцүү болчдөг. За өчигд бас бол том зовлон яах чаргагүй. Гэтэ бид нар бүгдээ өвдөн өтгөөсөө арга байхгүй. Одоо бидний бие чинь өөрөө өвчний одоо хүлээж авах та тийм одоо тархлаа болох юм уу? За үхэл гэдэг том зовлон. За энийг бол ярих хүн дугуй гэдэг. За тэгэхээр за өгшрөөд ирэхээр бол дандаа үхэл ярьдаг. За залуудаа ч гэсэн үхэл ярьдаг хүмүүс байдаг. Үхээдэг өгчих гэсэн одоо өмнөд бол хаал болдог. Тэр бол одоо гэсэн зовлон энэ бол үнэн. За хоёр дахь зовлон бол хэрхэн зовлон үүсдэг вэ? Тэр бол үүсэлтэй шалтгаантай. Ам цамхах бол хамгийн том зовлон. Одоо тэгэл ус байхгүй бол тэгэл одоо дуусаад 7 хоног усгүй бол тэгэл одоо хэцүү дээ шүү дээ. 7 хоног байх нэг өдөр ч гэсэн усахгүй том зовлон. За нүд чих хамар хэл тэмдэх болон бодох гэсэн 6 том одоо бидний одоо мэдрэмжүүд дээр дамжин юу гэдэг зовлон ирдэг. Харахгүй байх. Сонсохгүй байх. Юу вэ? За бодохыг бол идэвхжүүд бол 6 дахь мэдрэмж гэж одоо ярьж ирсэн байна. Бид нар одоо нэг юм дээр дандаа энэ чинь нүдтэй байдаг шүү дээ. Тухайн дээр 3 дахь нүдтэй. Тэр бол одоо 5 мэдрэхүүдэд нэмэгдсэн 6 дахь мэдрэхүү. Тэр бол хардаг, боддог гэсэн ойлголт одоо тийм явж байгаа. За зовлонгоос ангижрах боломжтой гэж энэ бол хэлдэг. Будаагийн 4 өдөр явж байгаа. За зовлон үүсгэтнүүдээс ангижрах. Яаж чиний зовлон үүссэн тэрнээс л одоо ангижрах хэрэгтэй. За ингэж ангижрахын тулд яах ёстой вэ? Уг дасгалуудаа их. Зовлонгоос ангижрах замын үн бол зөв амьдрах, зөв бас бясалгал хийх 8 зөв орно гэж байна шүү дээ. Зөв хандах, зөв дүгнэх, зөв үг хэлэх, зөв үйлдэл, зөв амьдрах, зөв хичээх, зөв төвлөрөх, зөв биеэ барих. Энэ бүгдийг чаддаг болчих юм бол зовлон чинь зогсноо гэж. За мэдээж энэ 8 бол одоо тийм ч таамаг биш. Одоо хэцүү дээ. За нагарч унаа бол ер нь буддизмаа бол цааш нь нэлээд авч явсан. Буддаг ярихаас илүү нагарч унааг маш их ярьж тэрийг одоо зовж эхэлсэн байна. Яг бол буддизм шинжлэх учраас энд бол нагарч унааг одоо бас нэг дүрслэл байж байна. Би бол одоо зураг гэж хизээч хэлэхгүй. Энэ бол одоо зураг биш. За хизээч одоо бурхны хөшөө гэж хэлэхгүй, баримл гэж хэлэхгүй. Дүрслэл. Тэр бол дандаа дүрслэлүүд явж байгаа. За буддизм шинжлэгч нагарч унаа 4 үнийг илүү тодорхой болгосон. За хамгийн түрүүнд цаанаасаа гэсэн ойлголт бол дутагдaltaй байна гэсэн. Цаанаасаа гэдэг маань өөрчлөгдөшгүй юунаас ч хамааралгүй байх боломжтой гэсэн одоо үг байна. Тийм учраас энэ бол худлаа гэсэн. Өөрчлөгдөшгүй юунаас ч хамааралгүй байх боломжгүй. Юмс хоорондоо заавал хамааралтай. Дахин шинжлэгдэж өөрчлөгдөх боломжтой гэсэн. Хүн өөрчлөгдөх гэдэг шүү дээ. Тэр чинь бол буддаа хэлж ирсэн. Нагарч унаа өөрчлөгдөнө. Хүн шинжлэгдэнэ. Цаанаасаа би одоо ийм гэж хүмүүс их ярьдаг. Тэр бол Гаутама буддагийн хэлсэн. Нагарч унаа бол цаанаасаа гэдэг чинь юу яриад байгаа юм? Нэгэн хамааралтай тэрнээс л үүсэлтэй байх хэрэгтэй.
За хоёрт нь том одоо ойлголт бол хоосон гэж байхгүй гэсэн. Хоосон гэдэг нь өөр хоорондоо хамааралтайхаас л хоосон үүснэ гэхээс биш. Зүгээр бие даасан ганцхан юм цаанаасаа хоосон гэж хааж байна гэсэн. За эсрэг тесрэг өөр хоорондоо хин хинээс хамааралтай болохоос биш эсрэг тесрэг гэсэн хоёр одоо байх боломжгүй гэсэн. За ингээд бол Буддагийн одоо олон хоосон эсрэг тесрэг өөрчлөгдөшгүй, шинжлэгдэшгүй, цаанаасаа гэсэн тэр бүх ойлголтуудад нагарч байна. Засвар хийсэн, шүүмжилсэн, шүүмжил гэдэг чинь одоо муу төгс шүү дээ. Засвар хийлж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ бүх одоо хаа ханаасаа хамааралтай байх тэрний одоо гол одоо ойлголт бол одоо төв зам гэж хэлсэн. За зам гэхээр одоо шууд одоо машин зам гэж ойлгож болохгүй. Зам гэхээр тэр үйл явдлын үйл хэргийн үйлдэлийн замыг хэлж байгаа шүү. Тэр зам. За төв замыг ерөнхийдөө яг манайд өнөөдөр Улаанбаатарт төв үзэл төвийг барих гэж одоо орчуулад байдаг. Тэр нь бол нэг бас нэг таарсан орчуул биш. За төв зам гэж хэлсэн Улаанбаатарын хотын төв зам гэж бас магадгүй байна. Тэнд ч одоо төвчж шүү дээ тийм. Тэгэхээр бас магадгүй тэнд төвчрээд байгаа хүмүүс бас цаанаасаа төвчилсэн биш гэдгээс хамааралтай төвчилсэн. За хэд туушрахгүй л гэж байна. Тийм. Ерөнхийдөө нарж байгаа бол хэд их туушрахгүй шүү дээ. Ерөөсөө ийм гэсэн тэр шүтлэг сүсгэллийг бол шүүмжилж байгаа шүү дээ. Ямар нэг юм хамааралтай. Яагаад энэ хүн сүсгэллээд явж байна? Яагаад энэ хүн энд ингэж явж байна гэж ямар нэг цаанаа нэг хамаарал байгаа шүү. Тэрс энэ хүн бол ерөөсөө ийм сүсэг бишрэлтэй хүн гэж байна. Тэгэхээр тухайн үед одоо манай ээжийн ээж одоо гамданлоо явах туртай байсан. Намаа хөдлөөл явдаг гэсэн. Би одоо 5-6 настай байхдаа тань болоод дандаа гамд явдаг гэсэн. Тэгээ тэр хүн тэнд очиод мөргөл ирээл гэдэг би хүүхд юу гоо гэдэг харуулсан гэж хэлдэг байсан. Тэгэхээр тэр хүн бас тэнд замал одоо хайж юмний шалтгааныг л хайгаад өөрийнхөө л одоо асуудлаа л одоо таних гэж ирсэн юм шиг байна. Тийм. Тэр үеийн одоо 100 явдаг хөсгөлийн дараах үеийн хүмүүс чинь бид нар мэдэн шүү. Тэрнээс өмнө бид чинь бичих гэсэн юу ч байхгүй шүү. Амьдралыг бас нэг сайн ойлгохгүй. Социализмгээ цаашин юм ороод ирчихсэн. Энийг одоо яаж ойлгох вэ гэдэг. Буцаад л гамдлага очиод одоо асуулт хайдаг байсан. Тэгээд ламаар ахтай мөнгөний авчаад тэгтээ хариулт юм өгөхгүй шүү. За хоосон гэсэн ойлголт юу ч биш, эсвэл байх биш, байдаггүй гэсэн бас тийм одоо ойлголт биш шүү. Хоосон гэдэг бол тийм юм байгаа. Гэхдээ хоосон гэсэн нэртэй болохоос биш, хамаарлаасаа болоод хоосон байгаа болохоос биш. Хоосон гэдэг бол юу ч биш. Ер нь том одоо философч хэлдэг шүү. Хоосноос цоош нь одоо үүсдэг гэж. За хоосон өөр хамааралтай. Бүгд хоорондоо хамааралтай, абсолют биш, relative. Тийм одоо Эйнштейний физикийн том одоо онолчин relative theory гэж байна шүү. Relative theory гэдэг нь хамаарлын ямар нэг юмс хамааралтай. За бид энэ Улаанбаатарт бол одоо хэдэн жилийн 40-50 жилийн өмнөөс анх номнууд орчуулахдаа харьцангуй онолууд орчуулсан байдаг. Уул нь хамаарлын онол байсан. За наргарч унагийн дараа бас нэг том хүнтэй одоо уулзах болно. За энэ бол Бодхидharma гэдэг одоо том одоо буддист байсан. Энэ зургийг одоо яг миний ингэж байна. Тэр цаалтууд яг наргарч унагийн одоо зураг гişтэй төвсгөл. Энэ бол одоо Бодхидharma-ны төвсгөл зураг гэж хэлж байна. Picture бол биш. Төвсгөл. За Бодхидharma бол айхтраа тийм одоо та нар уншаарай тийм маш сонир хүн байсан байлээ. Буддизмын том онолч. За Бодхидharma бас л ханху байсан. Ер нь бол бид нар энэ Индиагийн энэ онлоод энэ философи янз бүрийн юм гэдэг хараад байхад ер нь бол амьдрал нь бол болцсон дадаа хүмүүс байсан. Тийм. Хоол унд, гэр орон бүх материаллык эд хэрэгсэл тийм үү? Бид өөрөө байртай, гадаа жиптэй одоо юу гэх юм дазандаа нэлээх мөнгөтэй юм голтоо одоо тийм хүмүүс ийсэн. Тэд нар яасан гэхээр бүх одоо материаллык хангамжинд тулаад хамчаад одоо би энийг хай, одоо би энийгээ цэвэрлэе. Хэд материаллык бараа өөрөөгөө тавилдсан байна. Энэ надад ямар ч одоо ханамж авчрахгүй, аз жаргал авчрахгүй байна. Харин гай юм байна. Эдгэргээд шугш буцаад зараад тэгээд энийгээ хөгжүүлээгээд тэгээд гэрээсээ гарсан байгаа аахгүй. Тэгээд ийм зоригтой одоо байх хэрэгтэй. Би өөр 40 настай бас яг ингэж хэлсэн. Ер нь бол энэ Германы нэг компанид ажиллаж байсан л да. Доктор болсныхаа дараа.
өө энэ одоо явж чадахгүй би одоо ямар герман хүн биш. Германы BMW машин унчихсан л явж идэг гэсэн. Зүгдээ тэрнээсээ ч ичдэг болсон. Тэгээд бүгд хаяа. Тэгээд философч. Ерөөсөө философийн замаар явуу. Тэгээд Монголд ирсэн шүү дээ чи. Тэгээд дараа нь философийн доктор болсон. Зөвхөн одоо философи болж ирсэн. Тэр хүн бол ийм зоригтой байх. Хажуудаа хамаагүй хайрлах хэрэгтэй. За бодидharmaгийн асуудал юу вэ гэхээр бодидharma нэгэнд хангуу байсан учраас нэлээд одоо асуудлуудаа тулгарсан. Яг л нөгөө залгамж үе тийм үү? Нөгөө хааныг залгамж нь одоо яадаг юм тийм. Өчнөө юм. Тэгээд тухайн итгэгч нь олон артм олон тусдаа улсууд байсан учраас тусдаа хаадуудаа тусдаа том зохион байгуулалттай байсан. Ганцхан одоо тийм тэр хаан гэсэн тийм ойлголт байгаагүй. За нэгэнт одоо залгамж авахаар ийм боломжтой тийм хүмүүс яг маш одоо өндөр одоо оюуны чадвартай байсан бодидharma. Тийм учраас хажуугийн ах дүү тойрсон бас хаан болох хааныг залгамжлах дуртай ах нар нь болон дүү нар нь бодидharma бол сэтгэлгүй ийм одоо оюуны чадвартай чинь яг залгамж болно. Би одоо хаан болж чадахгүй нэ гэдэг. Манай хэнийг бол бодидharma алах гэж хэд удаан одоо оролцсон. Ах дүү нар бол маш хатархдаг гэсэн. Тэгэхээр бид нар бол ер нь ах эгч дүү нар хоорондоо нэг л их хайртай, нэг л их л асуудалгүй юм шиг. Миний ахаа, миний эгчээ, хайртай эгчээ, хайртай ахаа, миний мөн хөөрхөн дүү гэдэг. Энэ бол их осолтой шүү. Ер нь бол ах эгч дүүндрийн хооронд хамгийн том атаархлууд явж идэг шүү. Энийг юусаа мартаж болохгүй. Тийм. Бид бол ах гэхээр, эгчгээр, дүү гэхээр нэг л их сүрхий гэж бодоод байдаг байхгүй. Нэг л их л одоо надад хайртай, гайхамшигтай тэр өсөр ахгүй шүү. Маш том атаархал хоорондоо явдаг шүү. Ер нь бол хамгийн одоо ойрын хүмүүсээс том атаархал өгдөг шүү дээ. За бодидharma өдөр тутмын ерөөсөө сонирхоогүй. Тэр илүү дуудалтаа 8 аж амьдрал сайн хэмжээ аргал одоо юу гэдгийг таашаал маашаал кайф майф авах нэг одоо юу гэдэг. Тэр ерөөсөө тооцоо сонирхоогүй. Ер нь гэгэрэл гэж болсон. За гэгэрлийн тул аскет болно. Аскет гэдэг чинь бүх илүү дутуу хэрэгцээ шаардлагуудаас татгалзах шүү дээ. Хэрэгцээг хунах. Тийм. Миний өөрөөдөө дандаа хэлж өөрийгөө чиглүүлж явдаг юм уу? Хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэж өөртөө өгч хичээдэг. Хэрэгцээг өгж хэмж явдаг. Илүү хэрэгцээ бол хүнд одоо энийг хэлдэг. Будда болон дагарч унагийн хэлдэг зовлон. За буддизмын мастрын үгийг дагаж хятад явсан. За энд юу гэсэн бэ? Ер нь бол маш одоо буддист байгаа. Буддизмын тэр аскет, буддагийн тэр бүх үйлдэлүүдийг хийж ингэж явж байхдаа гэрч олон одоо энийг бол ойлгосон. За нэгэнт гэрт одоо ах эгч дүү нар ийм хатаархалтай намайг хаан залхамжлахад ингэж их том хатаархал ирхэж эдгээр явандаа намайг алчч мэдэх юм байна. Тэгэхээр эдрээс хурдах шиг холтыг надад юм тэр хаан залхамжлнуу тэр сайхан тэр эд баялаг бол надад үүндээ сонирн биш. Тэгэхээр мөнгө бол дааж сонирн биш. Тэгэхээр эндээс ер нь холтыг өөрөө одоо нэрүүлээд өөрийнхөө замаар өөрийгөө битгээд явъя. Бодидharma гэрээсээ явсан. За буддизмын багш нь бол бодидharma хэлсэн чи энэхэг орныг орхиод хятад руу яваа. Тэнд одоо өөрийнхөө буддизм өөрийнхөө бол цааш нь одоо авч явах хэрэгтэй. Энийг одоо уламжлах хэрэгтэй гэсэн. За тэрийг бол дагаад бодидharma хятад руу явсан. За бодидharma дүрсэлсэн ийм зургууд бол маш их байдаг. Ялангуяа хятад, Япон төрлийн артмуудад бол бодидharmaгийн дүрсэлсэн ийм зургууд зөндөө байдаг. Бас янз бүрийн хятад, Япон сонирхдаг залуучууд бол энэ зургийг хараад таних байх. За бодидharma шүү дээ. Би одоо бодидharma юу гэж хэлсэн бэ гэхээр чи өөрөө боддоо болчих гэсэн баг. Буддаг шүтээ будда гэдэг ахтаа болно ш. Чи өөрөө будда бол. За ингээд өөрөө яг будда шиг болох гэдэг. Энэхүү орноо охин явсан. За түрүү би харуулж ирсэн энэхийн газрын зургийн артал Гималайн нуруу гэдэг зургийг харуулсан. За бодидharma Гималайн нурууг давж хятад орно гэсэн. За дарма хятадын Шаолин сүмд ирсэн гэдэг. За Шаолин сүмийн
зодооны за ерөнхийдөө зодооны гिच бас хэлж болохгүй хаа. Ер нь биеийн хөдөлгөөний юм байна. Бид нар зодоон бүх бокс янз бүрийн зодооны болгоно хүн зодох юм ойлгоод байгаа байхгүй юу одоо кунг-фу ч юм уу ч юм карате ч юм. Тэр чинь бол ерөнхийдөө биеийн хөдөлгөөнөөр хянах шүү дээ. Тэг одоо сүмо ч бол биеийн хөдөлгөөний хянах шүү дээ. Тэрээс одоо нэг нөхрийг давчаад дээрээс нь хөлөөр идэгсэх биш шүү дээ. Эсвэл одоо ангираад хөөрөөд өөх биш шүү дээ. Хүн гачаад биеийн хөдөлгөөнөөр одоо хянах урлаг. За ер нь бол Shaolin сүмийн тэр биеийн хөдөлгөөний урлаг гэх бол энэ бодидharma Shaolin сүмд ирснээр тэндээс гаралтай гэсэн юм одоо ойлгох юм тийм бай. Тэгэхээр хятад бол өөрийнхөө чам буддизм гэдэг шүү дээ. Хятадын чам буддизм бол бодидharmагаас гаралтай гэх юм байна. Энэ хүн одоо хятад оронд ирснээр хятад буддизм хэлжээ. За хятад буддизм чам буддизм гэдэг. За дараагийн юм болохоор за бодидharmaгийн хятад ирсэн чам буддизм цаашгаа явсаар байгаа. Японд очсон. За чан буддизм чан гэсэн үг бол Японууд зэн гэж хэлдэг. Тэгэхээр чан зэн хоёр бол хоёулаа яг адилхан нэг утгатай нэг л юм хэлж байгаа. За Японууд зэн буддизм гэсэн. За яг одоо нэг дарма гэж хэлж чаддгүй. Японууд ч нэг юм гадаад үг нэг жоохон өөрсдөө хэлчихдэг шүү дээ. Тэрнтэй адилхан дарма гэж хэлж чадахгүй. Дарума гэдэг. Тэгэхээр Японд одоо дарума гэх юм бол интегрэс хятад руу орж ирээд тэндээс одоо ирсэн зэн буддизмын одоо анхдагч одоо өнөөдөр миний бүх философийн дэксүүшн одоо анхдагчтай байх гэж байгаа шүү. Тэгэхээр одоо нэг ийм дүрс хараад тэгээ Японоор дарума гэдэг юм бол нөгөө бод дармаг хэлж байна гэж одоо ойлгох хэрэгтэй. За бүрч одоо Японоор ч нөгөө юу янз бүрийг цааш нь фантазалж ургуулan янз бүрийн зохиохтой нөгөө сайн шүү. Тийм ингээд тэрийг аваад тэргээр байлгаад байдаг. Засаад янзлаад шалуур болоо өөр үлгэр домог болгоод цаашгаа явчихдаг. За тэр байтугай одоо дарумаага залуу эмэгтэй гэсэн ийм домог, зураг, үлгэр хүртэл цаашаа Японууд ийг явчихсан байна. Сүүлдээ энэ даруматагаа энэ охин оргиж одоо хайр дурлалын харьцаатай хүртэл болдог гэсэн тийм үлгэр домог байд юм байна. За энэ Япон одоо сонирхдаг. Хятад Япон сонирхдаг залуучууд бол бас энийг таних баха. За нэгэн одоо Гималай нурууны өмнөх энтэг гэсэн том одоо арт түмэнтэй тэдний философи тэр бүгдтэй танилцсны дараа бас бид нар буцаад нэг 9 цүлийнхаа артлын Улаанбаатар хот руугаа онлайнаар одоо бас ирцгээе. За энийг эхлэхийн өмнө миний бодлоор яасан дээр нэг 5 минут завсарлаа. Тэгээд 5 минут завсарлаад тэгээд энэтхэгийн философи буюу иньягийн философи ба монголчууд гэсэн сэдвээр ярилцсан. Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнгэл асуудал гэдэг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөөхдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвээр. Мэдлэг гэж юу юм бэ? Тэр тухай бичсэн тамийн мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг байхгүй. Уул нь сэтгэл гэсэн үг байхгүй. Тэгээ бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монгол хүний сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөрт зөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За ер нь бол одоо энтхэг Индия гэх тэр уртлын одоо бидний нөгөө санскрит тийм үү гэж ярих дуртай, судар гэж ярих дуртай. Судар гэдэг чинь тэндээс ирсэн шүү дээ. Сутрачи гэж байгаа шүү дээ судар. За энэ бол нэлээд одоо ичсэн байна. Монгол утгатай. За хятад болон төвд хоёроор дамжиж ирсэн байна. Тэгэхээр ихэнхдээ хятадаар дамжиж ирсэн байна. Төвд ч одоо маш хол шүү дээ газар зүйн. Тэгэхээр хятадын хойд хэсгийн одоо маш их буддистууд тэнд бол буддизм бол хятадын хойд хэсэг. Бодидharmагаас хойш бол
чам буддизм маш хөгжсөн, маш том одоо олон одоо хүнийх одоо хамарсан хэдэн мянган сүм хэдэн мянган одоо буддизмын амралтаа болж ирсэн тийм юм биш үү гэж байна. За бидний нөгөө хэлэх дуртай агни, ариуна, аюур, ананда одоо юу л гэдгийг тэр бүх нэрс бол тэндээс ирсэн. Гэхдээ бүгдээрээ утгатай. Бид нар бол энэ утгын гол ерөөсөө тоодог. Зөв хүнд ингэ бүгдэд нэр болгоод өгчдөг. За гарма, дарма, сансар, санга гэсэн одоо үгнүүдийг бол ойлголтууд, философийн том ойлголтууд явж байгаа шүү дээ. За бид нар монголчууд бол ерөөдөө хүний нэр болгоод өгч гисэн. Тиймээс саад одоо өчр агуулгыг бол нэг одоо ойлгож тэртэй нэг зуралдаг шиг ингээд завгүй штэ өдөр одоо тэр миллион сая өртөл панмал хийж байгаа хүмүүс чинь ямар гарма дармаар асууж байгаа. За одоо нэг энэ Оросууд бидэрт байшин барьж дулааны станцтай болгоод бид ч жоохон философч шүү дээ. Дөнгөж сахнаас л бид философч эхэллээ шүү дээ. За дарма гэдэг бидний одоо хүний нэр болгоод явж идэг. За энэхээс гаралтай энэ бол дарма гэсэн ойлголт бол ерөөдөө онол үүрэг гэсэн тийм том ойлголт юм байна. Тэгэхээр энэхчүүд дарма гэдэг юм бол нэг онол нэг үүргийн тухай ярьж байна л гэж бид ойлгох юм тийм. За энэхчүүдийн дарма бол ерөөдөө дөрвөн ёс үүрэг гэсэн олон одоо сэдв энд дармаар гэдэг ёс зүйн дөрвөн гэж бас нэрлэдэг. Тэгээд дарма гэдэг бол нэгэн тийм ёс зүйн одоо ёс суртахууны одоо ойлголтууд юм байна. За хиндуизм болон буддизм гэдэг одоо хоёр шишээ байгаа шүү дээ гэж чинь. Тэгэхээр хиндуизм бол ерөөдөө дармаага үүрэг гэж одоо нэрлсэн байна. За тэрэн дээрээ нэмээд бас биеийн ариун цэвэр хоол хүнсээ хэрхэн одоо бэлдэж тэрийг одоо анхаарах гэдэг бас дарма дотор орж явдаг. Тэгэхээр одоо зөв хоол бол дарма. Бас нэг дарма. За ариун цэвэр бол нэг дарма. За хин чашны дарма 3 одоо орсголтой. Нэгдүгээр хизээч өөрчлөгдөхгүй гэсэн үргэлжийн дарма бол явж байгаа. Тэр бол хүн төрөлхтөн одоо тухайн ард түмний хизээч өөрчлөгдөхгүй ёс зүй. За хоёрдугаарт нь нийгэмд дэг журам тогтоож сахиулах дарма байгаа. За энэ бол одоо өнөөдөр бидний хэлдгээр нийгмийн хэв журам сахицуулах одоо нэг цагдаа тийм ээ төр хууль. За энэ бол нэг том дарма. За гуравдугаар том дарма бол олон эрдэмүүдийг сурвалжлахад зориулагдсан дарма. За энэ бол одоо хүмүүжил, сургууль хүмүүжил, боловсролын систем гэдэг бүх одоо эрдэмүүдийг энд одоо солилцоол тэрний дарма. Тэгэхээр одоо нийгэмд тухайн одоо 2000 жил 3000 жилийн өмнө хэд юунд ингэхт бол 3 ийм дарма явж ирсэн байна. Биднээс одоо бүгдээ бэрвэ. За бид нар зөвхөн дарма гэдэг нэртэй одоо үлдэж. За буддын шашинд бол дарма бол арай жоохон өөрөөр яригддаг юм байна. Тэнд бол 3 үнэт зүйлийн нэг нь гэдэг юм байна дарма бол. За буддын шашинд бол буддаа өөрөө дарма тэгээд санга гэсэн ийм 3 үнэт зүйл гэдэг юм байна. Энэ үнэт зүйлийнх нь нэг нь бол дарма. За дараагийн сэдв ер нь өнөөдөр цаг нэлээд явчихсан. Нэлээд ярих юм маш их байгаа. Тэр маш том одоо орны том одоо хүмүүсийг ярих гэж байна. За сансар гэсэн ойлголт бол дахин төрөх буюу тойрог буюу хүрдэх гэсэн ойлголт явж байгаа. Бид нар одоо сансар огтгоо гэдэг чинь тэр чинь ингээд эргэлдэж байгаа дахин эргэлдэх сансар гэсэн үг бол гоё үг юм байлээ. За миний одоо хүүхэд нас бол энэ микро сансарт өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр сансар гэдэг газар бол би дахин төрдөг тойрог дотор л одоо байсан байна. За дахин төрөх үед л одоо гарма таарлалт. За өмнөх насны үеийн үрээр нь үүнийг сансар гэдэг. За энэ одоо бүх дахин төрдөж байгаа бол сансар нь үеийн үр маань буцаад ирэх юм байна шүү дээ. Тэр дахин үргэлжиж байгаа дахин төрөх. За сансар үргэлжийн эргэлдэх огтгоотой адил хүний тэр байх ба хэрхэн болох тэр эргэлдэх тойргийг одоо хэлж байгаа. Хүн болох хүн байх. За одоо дахиад дараагийн одоо амьдрал эхлэх, дараагийн үргэлжлэл эхлэх тойрог буюу төр. За өнөөдөр Монгол одоо Улаанбаатарт бол за хүрээнд төр гэх одоо ярьдаг. Тийм төргөөрөө боллоо. Ийм төрг нь ингэж булаа гэдэг бол одоо сансар ярьж байгаа л гэсэн. Монголчууд алтай хайрц гэж ярьдаг шүү дээ. Тэр алтай хайрц бол нэг сансар. За танин мэдхүүн тусламжтайгаар өөрөө хэлбэл бие дааш танин мэдхүүд суралцах хэрэгтэй. За ингэж чадна гэдэг бол бүхий л хамааралтай одоо саяны сансараасаа яг
хагацах одоо боломжтой гэсэн юм ойлголт явдаг. За энэ төөргөөс одоо сална сансараасаа сулах. За би одоо сансар гэсэн хүүхд насныхаа тэр сансарыг орхиод Герман руу одоо сурахаар явна гэж бас нэг төөргөөсөө одоо салсан байх юм байна шүү дээ. За ангижрах гэсэн ойлголт бол хинт шашин мокша гэж нэрлэдэг. За буддын шашинд бол нирвана гэж нэрлэдэг. За энэ нөгөө сансараасаа салах шүү дээ. За ангижрах гэдэг бүхий л сүргүүдээс ангижрах. За ангижрах чадаагүй хүмүүсийг дох гэж нэрлэдэг юм байна. За буддистууд бол одоо дох гэдэг үгээр бол зовлон гэсэн тийм үг явдаг юм байна. Тэгэхээр тэр одоо шашин зүгээр ингээд мөнгөд байгаа шүү дээ. Тэр чинь бол одоо монголчууд тэрийг бол одоо дох болж байна гэдгийг буруугаар ойлгоод энэ тархиныхаа толгойнхаа дохыг дох гэж өгчихсэн байна лээ. Энэ бол яг бас сайн мэдээгүй тэр үгний сайн бодлыг ойлгох учраас монголчуудын өнөөдрийн хэллээд байгаа дох гэдэг үг бол тархины дох биш шүү. Мөргөлдөө зовлонгоосоо болж мөргөж байгаа тэр мөргөлөө дох гэж нэрлэж гэснийг бид нар толгойн дох гэж одоо ойлгож өгсөн байна. За самдан гэж бол их гоё бас ойлгож өгч байна. За самдан гэж бол хүмүүс нэлийн одоо ийм нэртэй хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа одоо 20 дугаар зуунд бол самдан гэдэг нэрийг одоо маш хөгжсөн хот суурин газар үүсэх үед тэр чинь бас маш их сүүл 2003 жилийн дараа хоттой боллоо шүү дээ. За самдан бол гүн төвлөрөх хэлнэ. Ухаан болон өөрөө гэсэн хоёр одоо нэгдэх хэрэгтэй. За хоёр төрөл самдан бий. За эхний самдан бол өөрөө өөртөө төвлөрөх. За хоёр дахь самдан болохоор төвлөрлөө жагаад өөрийгөө орхин төвлөрлөх. Өөрийнхөө хүсэл эрмэлзэл одоо юу гэдгийг дурдж бүх юм орхиод тэгээд төвлөрөх. За энэ бол хүмүүс ярьдаг ш. Тэгэхэд самдан болохын тулд бясалгал хийдэг хүмүүс бий. Тэгээд бясалгал гэдэг нь бол багаж хийх гэсэн. Самдан нь бол зорилго. Тэгээд би бас өөртөө ингэж төвлөрөөд лекцэндээ бэлдэх, одоо сургалтандаа бэлдэх тийм үү? Би ч одоо 2 дахь, 3 дахь, 4 дахь оройн одоо сургалт явуулж байгаа шүү дээ. Тэхийн өмнө өдөр нь ажиллаа хийж дуусчихад тэгээд бас өөртөө төвлөрөлтэй. Тэр нь бол би ч бас нэг жоохон самдан болох гэдэг байна. За ухаал болон дотоод гэгэрч би ухаан хоёр нэгдэг. За жинхэнэ үнэн одоо гэгэрэл яг самдан гэдэг юм байна. За хиндийн шашинд самдан гэсэн ойлголт йогатай хамт явдаг. Тэр нь бол йога самдан болов ойлоо дандаа хамт явдаг. Тэнд 3 төрөл 3 одоо шат үйлдэлээр самдан болно. За буддын шашинд самдан болохын тулд бие болон ухаанаа хамт гүн төвлөрөх. За үүнийг самдан гэдгийн тэр цаана бол сам гэсэн үг гэж байгаа шүү. Сам гэсэн үг. Тэр сам гэхээр бид нэг бас нэг духыг духгээ явуулчихсантай адилхан дух гэсэн ойлголтыг сам гэдэг ойлголт бол ухаанаа самнахыг самдан сам гэж хэлсэн байна. Бид нар тэрийг нөгөө хэрэгэлдэг самтай адилхан гэж ойлгоод яваад байдаг. Тэгэхээр самдангийн сам бол ухаанаа самнах. За ухаанаа самнаа гэдэг маань юм төвлөрөх, жигдэрх тийм үү? Замраа гүйтэх биш. Ухаан самнах гэсэн үг юм байна. За энд бол самдаа. За самнсан самдан болохын тулд нийтдээ 4 шатаар дамжин шатуурыг дасгалж байгаа. За ингээд одоо самдан болцгоо. За дараагийн явуулъя. За энэ generative гэдэг бол маш их одоо бас гоё ойлголт байсан юм байна. Би эртний нэг гандаа явсан. Ер нь бол багасаа гандаа олон ч хэлсэн одоо generative хараад их л айдаг. Баг бахад их айдаг байсан. За сүүлийн үед очоод ямар их тос шорт юм угаа цэвэрлэх хийсэн л гэж одоо бодсон. Ер нь бол гамд бол их том цэвэрлэгээ их болсон байлээ. Энэ тэнд ч одоо тэгээд энэ буддын энхгээс ирсэн, хятадаас ирсэн, төвдөөс ирсэн оюуны философийн маш том одоо ойлголтыг гандан бол одоо болж байна. Тэнд одоо очоод болдог бол очоод цэвэрлэгээ хиймэлсэн. За generative гэдэг энэ ойлголт яг ерөнхийдөө буддагийн төрслүүдээр generative гэдэг юм байна. Тийм generative бол дандаа буддагийн төрслүүд. За энэ анхны тэрийг generative-үүдээ бол за бид нар бол generative гэж хэлдэг. Generative-үүдээ бол Avokadiktas vara гэсэн юу санскрит үг хэрэглэдэг юм байна. За энэ ихний том зүүн талын том одоо зөв маш том generative гэдэг нэгтгэхт үүдэг юм байна. Тэр доо жижигхэн цэгүүч нь бол хүм гадаа ингээд болчихсон generative гэдэг юм байна. За хоёр дахь том одоо буддизмын төлөөлөгч одоо дэлхийн маш их буддистуудтай орн бол Хятад орн. За Хятад бол маш олон гартай ийм одоо юу гэдэг юм бэ? Generative гэдэг юм байна. За хүн бол бас энэ доор чих шиг байна. Чихтэй хүн том.
За 3 дахь том одоо генерасик бол төвдөд байдаг. За төвдийн генерасик бол олон гар дээр бас олон толгойтой. Тэгэхээр олон толгой гэдэг бол одоо толгойн олон ширхтгийг хэлж байгаа үг шүү. Өөрөөр энэ бүгд хүний янз бүрийн ухааны төлөвүүд мэдлэг, эрдэм, ёсор тухайн одоо юу гэдэг юм дээр. За Улаанбаатарт уу одоо хүрээ, хүчний хүрээнд байгаа генерасик бол бас нэлээд том, нэлээд өндөр. За ийм генерасикүүд одоо төслөг байт юм байна. За ингээд юунаас бол одоо Монголд бол энэтхэгийн тэр генерасик бол бас тухайн тэр үед бас ирж ирсэн байна. Тэгээд энэ генерасик буюу одоо гандан Монголд байгаа одоо амар айсхрын хийд гандан богдын үзээ Эрдэнэ цугийн бүгдийг бол энэ хятадаас ирсэн буддистууд одоо барьсан гэдгийг мартаж болохгүй. Бид нар өөрснөө бариагүй шүү дээ. Эсгийн гэрээс гарч ирээд одоо яаж сумрах вэ? За Дарма чакра ба 2500 жилийн дараа Монгол гэсэн одоо энэ нэртэй бид нар ардууд энэ дармаг болов нөгөө 8 дасгалыг болов хийдгүү зөвхөн гэж сүмийнхэн дээр дүрслээ. За нөгөө юм дотроо бас энэ 8 зөв явж 8 дасгал бол 8 зөв бүр одоо төрийн том одоо юм да. За шүтээс хүртэл одоо энэ 8 зөвийг одоо бас оруулаад төрсөлч гисэн байдаг. Тэгэхээр одоо ер нь монголчуудын 3000 жилийн түүхтэй 2000 жилийн түүхтэй энэ дарма 8 дасгал тэр одоо самдан нэтрийг бол зөвхөн одоо дүрслээд төрийнхөө юм дүрслээд байгаа болохоос яг арт түмэндээ энэ 8 дасгал 8 зөв заахгүй өнөөдөр хүртэл явж байгаа нь бас харамсалтай байна. За шүтээсийн 8 зөв 8 дасгалыг одоо бас тэмдэглэсэн байх юм бодоход шүтээсийн профессорууд оюутнууд бас энэ 8 зөв 8 дасгал одоо хийдэг л байх та. Тий. Тэр үеднийг очиж харахсан гэж боддог юм. За 20 дугаар зуун ба Индиагийн философи. За өнөөдөр 20 дугаар зуунд бол бид нар энтэг бол философи хүргэлжилсэн. За тэр философи мянган жилийн түүхтэй философи бол 20 дугаар зуунд энтэгчүүдэд маш их тусалсан. Эртний алтан. За Ганди гэж одоо бол 20 дугаар зуунд яа нөгөө хиндуизм тэрний эртний тэр Брахман, Атаман, Упанишад бүх тэр ойлголтуудаа бүгдийг сурцсан мэдсэн учраас ямар ч асуудалгүй одоо энтгийн арт түмнийхээ одоо тусгаар тогтнол тэдний хөгжлөнд одоо өөрийгөө одоо зориулсан дам хийж байгаа. За Гаутама юм татсан байдаг шүү дээ. Англид сурахаар татсан байдаг. Тэгээ Англид онгоцны бодол дээр маш гоё костюм бичихтэй буусан гэдэг шүү дээ. Гаутама. Тэгээд дараа нь англичуудын дунд орсныхаа дараа маш их хилцсэн гэдэг шүү дээ. Яг бол англичуудыг их мундаг гэж бодоод яваадсэн чинь ерөөдөө жоохон мухар нөхдөд байсан. Тэгээд англи орныг голоод бутсан гэдэг шүү дээ. Яг бол манай арт түмэн бидний мянган жилийн тэр их мэдлэг тэр одоо чадварууд ямар сөрхий байсан. Энэ англичууд дөнгөж сайхан үүссэн капиталистууд, империалистууд, эд бараан дуртай, трансфер бараан дуртай юм хүмүүс юм биш. Тэгээд англиг голоод буцаад авсан байдаг. За бид нар мэдж байгаа юм бол энтэг бол энэ орн бол Английн одоо колон байж байгаа 20 дугаар зуунд одоо Махатма Гандигийн тусламжтайгаар колоноос салсан. За ер нь бол энэ одоо жижигхэн энэ Англи бол одоо Их Британи гэж бас бид нар ярьдаг шүү дээ тийм үү? Их Британи энэ бүх улс орнуудыг тийм үү колончлсан одоо ийм жижиг сүмтлээ Канада колон, Австрали колон, за Африкийн зарим колон. За энэ их бол колончлоосоо гарсан. Бусд нь колончлоос юм баргалж гарч чадаагүй юм да шин тийм биш шүү дээ. За колон байхдаа Английн далбайг дандаа өөрийнхөө далбааны дээр ингэж авч явсан. Одоо Австрали, Канада энэ төр бол Английн далбайг дандаа авч явдаг шүү дээ. Манай гэж байгаа. За өнөөдөр бол тусгаар тогтноод өөрийн гэсэн тусдаа ийм одоо далбай тоглосон. За Ганди бол Толстой маш их унссан. Тэгэхээр миний одоо академи цаашид одоо энэ тэгэхээр хятад араб Оросын философи дагна гэдэг бол бас юм учиртай энэ арт түмэн хоорондоо нэг нэгнээс суралцсан тусдаа байгаа гэдэгс бодчихлохгүй. За дараагийн том одоо философи бол энэ энтгэхт одоо бас хэрэг болсон философи бол юу байгаа. Одоо Тагорын гэдэг. Хинээд Махатма Гандигийн
Бүр тэр хамгийн цаад үнцэх тагаар яваа шүү. Тэр би ерөнхийдөө дарааллын жоо яаж чинь. Үйл хэрэгийнхаа тагаар жоо систем бол яг бол тагаар чинь нэлээд юу Нобелийн шагнал авсан. За бид нар мэдж байгаа сая одоо бас ер нь уран зохиолын Нобелийн шагналыг Африк ТV-ийн хүн авсан баха. За араб гаралтай авах шүүсэн шүү тийм ээ. За хэн болов тагаар бол Аз ТV-ийн хамгийн анхны Нобелийн шагналтан. За уран зохиолын салбарт одоо философо уран зохиолын ном болгож яруу найраг болгож бичээ. Бид нар бол уран зохиол, роман, яруу найраг гэдэг тусад нь яриад байдаг. Өөрөлдөл яруу найраг чинь дотор философиг л яруу найраг богино үүдээр илэрхийлж байгаа шүү дээ. За роман бол бас л философи явж байгаа. Тэгээ философиг л илэрхийлж шүү. Өөр одоо юу гэж вэ? За Тагарыг тухайн үед Германы философч Эйнштейнтэй уулзаад хэлжсэн та нарын энэ технологи, энэ их машин, энэ их техник, энэ одоо атомын бомб одоо юу гэдгийг, энэ их машин техник чинь бол яванда явсаар байгаад хүнд эргээд одоо муугаар нөлөөлнө шүү гэж бодлоо та. Тагар бол Эйнштейн маш анхааруулж байсан. Эйнштейн бол яг тэрийг сонсоод ер нь сүултээ их гэмссэн гэдэг чинь Эйнштейн. Би одоо физикийн салбарт, атомын физикийн салбарт нээлтгийж энд их идэвхтэй ажилласан маань бол маш буруутлаа. Японы нөгөө Хирошима, Нагасакид чинь Америкуудыг атомын бомб хаяхын зөвшөөрөөд тэгээд 200 мянган Япон өгсөн байдаг шүү дээ. Өнөөдөр одоо тэгээд Японы залуу үе Америк атомын бомб хаяад 200 мянган алдсан багт үгөө гэдэг гэсэн шүү дээ. Бараг одоо Орос юм уу тайсан гэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ сүүлийн үеийн залуу үе бол хэд их одоо Америкийг одоо бүх зөвүүдийг бурууг дарж зүг болгох гэсэн ийм үйлдэл одоо юм маш их явж байна. Сүүлийн үед Америк ороод хачаа хонолчлоо шүү дээ. За Тагарыг гэдэг энэ бол одоо энэ бол маш чухал үг үзсэн. За маш философийн номнод бичсэн. Та нар одоо энэ үнэтэй танилцах юм бол чадварлаг хүн байлээ. За Аробиндо Гозе гэдэг бол энэ тхигийн юутай артемтэй нэлийн ор. За энэ тхигийн үндэснийг ялангуяа хятаднаас одоо тэр зургийг юм байна. Тэр залуу үеийн одоо зураг. За эдгээр бол зураг гэж хэлж болно. Яг одоо фото зургийг авчихсан. Бид нар бол одоо төрслөл биш шүү. Тэгэхээр энэ зураг дээр бол энэ Аробиндо Гозе бол юу харуулсан байгаа. За цаашаа би одоо түрүү хэлсэн энэ тхигийн олон философч бол цаашаа дараагийн 10 жилдээ судалгааныхаа одоо гол одоо чиглэл болгоно. За эдгээр би одоо бичсэн ном, хэлсэн бүгдийг одоо судалж материал болгож ном болгоно гэж бодож байгаа. За Гозе бол эдхийн артем энэ Английн колон 350 жил одоо энэ Английн колон гэдэг чинь ямар том харамсал вэ гэж хэлсэн. Тийм. Би эндээс одоо бид нар утрах хэрэгтэй. Яаж утрах вэ? Тэгэхээр эдхийн артем ерөөсөө тэр колончлоо ерөөсөө тэгээд хүлээн зөвшөөрч гисэн буугаад өгчихсөн. Багт нь бид нар чинь том үндэстэн шүү дээ. Яагаад бид нар ийм олон зуун сая хүн мөртлөө зүгээр Английн 10,000 зэрэг орж ирээд бид нар ингээд эзлээ колончлж байгаа. За энэс эсрэг одоо нэлээд хийсэн. Тийм учраас англичууд барууны ертөнцийн бол Аробиндо бол юм гэдэг жоо националист үндэсрэл үзэлтэй гэсэн. За Гозегийн үндэсрэл үзэл байхаас ч байгаагүйсэн. Тэгээд гадаадын колончлолоос одоо гарахын тулд үндэстнээ одоо босгож ирэхгүй болохгүйсэн. Тэрийг одоо марцчихлахгүй. За түрүүн би тэр хин дээр мэдэх гоё юм хэлэх гэсэн тэр жоохон товчлчихгүй би. Ганди яагаад алга болчихв? Ганди дээр би түрүүн гоё юм хэлэх гэсэн юм. Ганди өөр их гоё юм хэлсэн. Энэ гэж юм чи. Би түр марцчлаа. За Ганди чи яг ингэж хэлсэн юм шүү дээ. First тийм үү? Тийм үү? Хүмүүс чамааг игнор болно. Тэрнийхээ дараа чамааг шоолж хөргөлдөн. Тэрнийхээ дараа чамааг үүсэх гэж устгах гэж тийм үү? Үүсэх гэж чиний өөдөөс хараа зүхэж тэмцэж ичээж годомжинд гаргах гэж тийм үү? Архинд оруулах гэж нэлээд болно. Тэрийг тоохыг үсэц чи одоо ялан л гэж байгаа байхгүй. Тэр нөгөө бид яхан гэдэг чинь энэ шүү дээ. Тэрнээс одоо хүн ялах шүү. За тэдний тэр буруу ойлголтыг, буруу боловсролыг, буруу хандлага, тэр буруу мухар сүсгийг л одоо ялах чинь чухал байхгүй. Тэр хүн ялахтай болсон шүү. Тэр бол юм бол би өөрөө яг ийм хүнтэй бас толгорч ирсэн. Анх одоо 2008 оноос 9 он гэдэг философтод
За 2012 оноос би чинь лекц уншиж эхэлсэн шүү дээ. Тэгээд YouTube янз бүрийн байж байгаа ерөнхийдөө хүмүүс их тоодгүй за энэ одоо Германы яриад байдаг байсан. Би бол хүндрэлтний философи ярьдаг байсан. За зарим нь бүр янз бүрийн нэг барих. За одоо интернет бол зогсаа зайгүй одоо доромжилсан комментууд бичих хачи юм бичдэг гэсэн юм байдаг. Нэг арай дэндүү томжсон. За зарим нь бол намайг бүр одоо байхгүй болох гэж устгах гэж ажлын намайг устгах юм байна. Миний ажлыг л устгах гэсэн. Миний ажлыг хийж байгаа ном, бичсэн ном, лекцүүдийг одоо доош нь хийх гэсэн. За та нар янз бүрийн зургатын ярилцлага янз бүрийн одоо хүмүүсийн дайралтуудыг мэдж байгаа. Тэд нар ямар нэг байдлаар миний одоо ажлыг зогсоох гэдэг байгаа байхгүй. Тэр бол надад ямар ч одоо биш. Энэ бол зөвлөхгүй. Би софтверийн хийдэг ажил одоо хийгээд явна. Тэгээд энэ Ганdig юм гэсэн байлээ. Гэхдээ яаж яагаад энэ Англиг 350 жилийн колоноос гаргачих вэ гэсэн асуулт тавьсан байлээ. Та ч одоо цэрэг айран байхгүй. Мөнгө байхгүй. Ямар нэгэн төрлийн албан тушаал байхгүй. Ерөнхий сайд ч юм, ерөнхийлөгч юм уу, яамны сайд ч юм биш. За тэрнээс гадна таныг энтгэхийн төр дэмждэггүй, баячууд, ноёдууд дэмждэггүй. Яг бол хэдэж бүгдээ англичуудтай холбогдоод Английн одоо юу болчихсон, гар хөл болчихсон. Тийм учраас энтгэхийн төр таныг дэмждэггүй. Гэхдээ та яаж чад энэ одоо юу гаргачих гэсэн. Би тэр албан тушаал мөнгө айрн надад хэрэггүй. Би зүгээр миний ард тун байх болоо гэсэн. Тийм. Энд одоо Индиагийн ардуудаа л одоо аврах гэсэн одоо миний тэмцэлсэн. Ард түмэл аврах гэсэн тэмцэлсэн. Тэгэхээр би асар том одоо хүч миний ард байсан ард түм гэдэг. За тэр ард түмний юу танд одоо байсан юм бэ? Энэ ард түмний хэрхэн байгаа тэр existence. Хэрхэн байгаа өнөөдрийг хүрч ирсэн тэр existence. Хоёрт нь энэ энтгэх ард түмний дотоод сэтгэлийн оюуны эссенц хоёр бол одоо маш чухал байсан. Энэ хоёр англичуудыг ялсан. Энтхийн тэгэхээр олон сая ард түмний хэрхэн байгаа байдал энэ одоо онцлог. За бидний дотоод одоо хэн болсон ард түмэн бэ гэдгээ яасан англичуудад ойлгож чадсан. Тэгээд бидрийг одоо орхиоч ээ. Бид нар өөрөө өөрсдийг одоо авч байгаа байна. Та нар 350 жил биднийг одоо колонжилж бидний хөгжүүлсэнгүй. Бидний том хөгжил, том философиг та нар зогсоож өөрсдийнхөө философи, өөрсдийнхөө одоо соёлыг бид нар тулгасан. Тэр чинь бид нар 350 жил дэвчлээ одоо болоо явцгаа энтэх орноос гарцгаа гэсэн. За ингээд та нар гэж байгаа. Тэгээд дараагийн дүү бол өөрийн гэсэн одоо тусгаарлах талтай болцоосон. За Тагоре бол ерөнхийдөө Нобелийн шиг нэг энтгэхийн ард түмнээс гараад байгаа танилцуулсан. Бид нар бол ийм ард түмэн гэдгийг харуулсан. Зүгээр одоо гараад ирсэн биш. Энэ хүмүүс бол дандаа хэдэн мянган жилийн хиндуизм, буддизм, тэр Upanishad байна уу, тэр Brahman байна уу, тэр Atman байна уу, тэр бүх онлоороо багасаа хүмүүжчихсэн юм. Хүмүүс учраас эртний хийж байгаа бол цаашдаа амжилт нь яах гэж байгаа байхгүй. За энэ Aurobindo Costa гэдэг энэ хүн бол маш одоо бас философи юм байлаа. Энтгэхийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. За энэ өсөг солио хайцсан маш шиг. За философийн сэтгүүл Ария гэдэг сэтгүүл бол үндэслэн. Ария гэдэг бол бид нар бас хүмүүсийн нэр байдаг шин янз бүрийн Ария гэсэн юм. Тэр бол одоо энтгэхийн бас нэг ойлголт. За бичсэн номууд гэхээр ерөөдөө йога ба философи гэсэн ном бичсэн байлаа. Тэгэхээр ер нь сүүлрүүгээ бол философи, йога хоёр бол нэр нь л өөр болохоос их л адилхан юм хийгээд идэв юм лээ гэдэг бол. Госе бол гаргаж ирсэн. Яг бол Aurobindo-гийн хэлснээр энэ барууныхны философи гэдэг чинь чи манай йогатай харих юм биш. Манай 3000 жилийн түүхтэй. Тэгэхээр бид нар 3000 жилийн өмнө ийм сайхан бүтээчгээд тэрийгээ өнөөдөр хэрэглэж чадахгүй хүний одоо колониолог сууж байдаг. Ямар одоо арчаагүй юм бэ гэдэг. Энтгэх ард түмнээ бол шүүмжилсэн. За энтгэхийн литературыг бол нэгэн одоо бичсэн. За би Индия гэдэг хэлсэн. Надад бол Индия гэдэг үг нь гойс надад байгаа. Энийг хэрэглэмээрсэн гэдэг. Яг бол нөгөө Колумбус гэдэг нөхөр байгаа шүү дээ. Чинь нөгөө Испани, Португалийн тэндээс хаанаас мөнгө аваад тэгээд Индия орн руу уул ирэх гэсэн юм лээ дээ. Индия орн чинь тухайн үед маш их баян тансаг өндөр соёлтой орн байсан учраас очиж бараа таваа авахгүй. Тэгээд Индия руу ирсэн юм. Гэтэл далайн тэрвийн зураг нь буруу байсан учраас нөгөө тишгээ яваад Хойд Америкт ирчихсэн. Тэгээд Хойд Америкт очиод
тэнхийн ард түмнүүдийг хараад энэ чи одоо Индия юм байна гэдэг тэдний хүлээн зөвшөөрсөн чинь үгүй хойд Америкийн ард түмэн байсан. Тэгээд тэндээс энэ Индиан гэдэг үг чи одоо гаралтай шүү дээ. Энэ бол Колумбусын буруу. Сүүлд дараа нь Васко да Гама гэдэг бид нар мэдэн шүү дээ. Далайгаар явсан хүмүүс бол жинхэнэ одоо Индиа хонд болсон. Колумбус бол хойд Америк руу очсон. Тэгэхээр өнөөдөр бид Индиа гэдэг үг хэрэгтэй дээ. Бид Индиан гэдэг үгтэй ойролцоо. Шүү энтгэх гэдэг бол манжийн санскритын алба. За урлаг, соёл, сургууль, хүмүүжил, нийгэм, улс төр төрийн болог зөндөө олон ном бичсэн. Энэ Аравбиндо бол. За Аравбиндоос бүрсүүлдэ супер майндын тухай одоо ярьж хэлсэн. Ер нь бол бүх амьдрал хорвоо өрцөл йога шүү. За хүний одоо супер майнд бол гэж чухал гэсэн. За супер майндаа 3 дотроо 3 одоо хэсэгтэй гэсэн. Нэг нь бол сад, нөгөөх нь бол шид, гуравдах нь бол ананда. За сата гэдэг нь бол одоо хинт хэлээр бол existence гэсэн үг юм байлээ. За латинаар existence. За англиар being гэдэг, германоор sein гэдэг. За бид нар бол хүн байх, байсан шиг байх гэж одоо орчуулах. Хэвээ оршихуу гэж орчуулж болохгүй, ахуу гэж орчуулж болохгүй. За ухаан ухамсар хоёр хүртэл бид нар одоо буруу орчуулаад байгаа. За шид гэдэг энд бол одоо нэг ухаан гэдэг үг явж байгаа болохоос ш. Ухамсар гэсэн үг биш шүү. Ухамсар гэдэг чинь бол ёсортгоо явж байгаа шүү. Тэр ёсортгоо маань энэ ананд дотор явж байгаа шүү. Тэр ананда бол одоо баясгалан баясах юу одоо сайнаар харах, сайхнаар харж явах тэр үг одоо ойлгоход бол энэ ананда гэдэгт явж юм билээ. Тэгэхээр Буддагийн хамгийн сайн анхны одоо хамгийн дотны сурагч ананда гэдэг шүү. Тэгэхээр ананда бол баясгалан гэсэн нэртэй байсан байна. За Будда өөрөө бол хин дүгээрээ гэгэрх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Будда одоо гэгэрч ананда одоо баясал байсан тийм одоо хоёр гэгэрх баясгалын хосол байсан гэдгийг өнөөдөр бид бас сүүлд одоо монголчууд бид бас ойлгох хэрэгтэй. За энэ бол Аравбиндо явсаар байгаа шири болсон шүү. Тэгэхээр ширигээд бид нар яриад байгаа шүү дээ. Одоо нөгөө Скотын талбайд 2 жилийн өмнө 3 жилийн өмнө ирсэн шири чинь. Тэгэхээр шири гэдэг бол нөгөө энэ йога, тантра, висвал, медитейшн юу тэр брахма, атама энэ бүгдийг суралцаад энийгээ шалгуулад тэгээд хүмүүс шири гэж одоо бүхэн бишрэх юм байна шүү. Тэр шири гэдэг нь зүгээр нэг тийм цол шагнал биш. Шири гэдэг нь тэр хүн өөрөө шири хүн болж байгаа. За ийм тэгээд энэ нөгөө энэ хин энэ тгийн одоо сүүлчийн өнөөдрийн энэ моди гэдэг хэрэглэж чадвал энэ Аравбиндого маш хэрэгтэй билээ. Та нар ярен дээр сонсоод яг энэ бэлтгэл явж байхдаа арт түмэд бэлтгэл явж байхдаа Аравбиндо нэг жишээ татчихсан. Тэгэхээр энэ Аравбиндо бол Гозо гэдэг дээр зургийг үлдсэн юм байна. Энэ тгийн арт түмэн бол маш хатад үссэн. Хин Махатма Ганди хүртэл Аравбиндо ярьж тэрнээс суралцсан гэдэг Тагора бас Аравбиндо маш их ярьдаг. Тэр моди бол өнөөдөр. Тэгээд яг энэ дээр би яагаад зориуд би модигийн зургийг тавьсан бэ? Ер нь альва арт түмэн ийм одоо би яриад байгаа шүү. Би одоо гадны грекийн, энэтхэгийн, хятадын, арабын философч өөрөөр хийгээд байгаа гэж. Одоо надад философч байхгүй шүү дээ. Модигийн хувьд бол ямар ч асуудалгүй. Энэ олон 10 философч өөрөөртэй учраас тэднийхээ номыг уншаад, тэднийхээ хэлснийг хэрэгжүүлээд, тэднийхээ хэлснээр ажиллаа хийгээл явчих асуудал юм. За энэ White Tiger гэдэг энэ фильмийг та нар үзчихээ. Энэ бол их дажгүй фильм байлээ. Энэ дээр бол яг өнөөдрийн энэтхийг бид нар ойлгоно. Өнөөдрөөс бас буцаагаад эртний энэтхийг бид нар ойлгоно. Тийм энэ бол энэ урт талд нь бол ингээд яг одоо энэтхүү амдаа байгаа. Энэ хиндуизм эртний тэр философчд тэр эртний хүмүүсийг өөрөө өөртөө шингээсэн. Тэднийхээ хэлсэн тэднийхээ ярьснаар ингээд одоо амьдэрдэг. За бид нар бол одоо энэ хүн одоо сүсэгтэй шүтлэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр тийм биш. Тэр арт түмний soul, existence, тэр эссенцийг одоо авч яваа. За энэ хойдлын хоёр нь болохоор өнөөдрийн 21 дугаар зууны одоо Америкт очсон. Эссенцээ алдчихсан. Энэтхэн эссенцээ, Индия эссенцээ алдчихсан. Америк болцсон юм залуучууд. Тэр ямар ч одоо энэтхэг улс орныхаа талаар
буруу ойлголттой, доромжилсан, басамжилсан ийм одоо залуу үеийнхэн ер нь сүүлийн үед эдгэрүүд өөрсдийнхөө миний эссенц, өөрсдийнхөө гарал үүслийг ярьсан маш их ярилцдаг дискашнууд одоо явж байна. Америкт очихсан, Англид очихсан, тэнд очиод профессор доктор болсон ч юм уу, тэнд очиод Англи Америкийн соёл боловсролтой нийлээд тэднэртэй нэгдээд тэднийг хүлээн зөвшөөрөөд тэдний тал болчихсон. Эргээд инхэгээ муурдаг, эргээд инхэгээ доош нь хийдэг ийм бүхэл бүтэн үе үүссэн байгаа юм байлээ. Энэ үетэйгээ хэрхэн тэнцэх вэ гэсэн тэр Breaking India гэсэн ном байдаг юм лээ. Тэрнээр бол одоо бид нар хинбэ тэмдэг рүү эссенц рүү явахгүй болохгүй. Одоо бидний нэг кастинг систем гэж яриад байдаг шүү дээ. Одоо ядуучууд доод каст, энэ дараагийн дээд каст гэдэг. Энэ бол англи колоничлж яхтаа гаргаж ирсэн кастинг систем болохоос ш. Энтхийн ард түмэнд ингэж ядуу дорой нийгэм дотор ингэж кастлж байгаагүй. Энтхэгчүүд бол зөвхөн нийгэм дотроо янз бүрийн мэрэгжлийн группүүдийг community болгож одоо авч явж ирсэн, нэрлэж ирсэн болохоос ш. Хизээж кастлж байгаагүй. Энэ бол английн колони юм шүү. Одоо сүүлийн эдгээр талаар дискшн явуулж байна. За цаашид би одоо нэг нэгэн сонирхож бидний ном хэдийн философи бол нэгэн судлал маш их гарч ирэх байх. Ийм олон жилийн түүхтэй ийм арт түмэн. Тэгээ яг Монгол хүмүүс миний хувьд бол өөрийн гэсэн одоо философч, номнууд, философийн өөр байхгүй учраас эдрээс суралцж, эдрээс юм маш их юм одоо мэдэж авах. Тэрийг яаж игээд болж игэл одоо өөрийнхөө нийгэм, өөрийнхөө одоо арт түмэн Монголын одоо иргэдтэй тэрийг хүргэж өгөх шээ. Одоо тийм үйл ажил хийж шүү дээ. За лекцийн сүүлд дүгнэж хэлэхэд бол юу дүгнэж хэлэх вэ? Ерөөсөө энтгэгчүүд гэдэг бол юу юм байна л. Шашнаар ерөөсөө амьдралаа хийчихсэн ийм л арт юм байна. Тэг. Ерөөсөө тэдний одоо шашин шүтж байгаа бид нар бол тэдний амьдрал гэж ойлгох шүү. Тэр нэг ганг мөрийнхаа дээр орж угаалгах хийгээд хаал улсын гэдэг хитэн багж ерөөсөө 10 байшингийн дууд нэг сүм хийж юм. Тэгэл ерөөсөө бүгдээрээ ямар нэгэн байдлаар хиндуизм, буддизм, жайнага, йогага, тантрага энэ бүгдийг бүлдээд энийгээ шүтээд энийгээ сүсгэлээд энийгээр ёсортхон амьдрал сургууль хүмүүжлээ тодорхойлоод ингээл явж ирсэн олон мянган жилийн түүхтэй маш том одоо тийм арт түмэн үүссэн юм байна. Энийг бид энд одоо ялангуяа би барууны оронд философийн доктор болох гэж явж байхдаа энэ ерөөсөө тоодгүй байсан. Яг бол Герман, Франц, Англи, Америкийн философийн лекц, философийн сургуулиуд, философийн профессорууд бол зөвхөн л өөрсдөө яриад байдаг гэсэн. Эдгээр бодож философигүй, хятадыг бодож философигүй, арабыг бодож бүрч одоо философигүй гэсэн багш тийм хизээш тэдний тухай ярьж байгаа. Тэндээс би одоо их хол хөндөй одоо явж философич гэсэн да бас тэр дутагдлаа болоод энэ 10 жилд бол засаж хятад арабууга маш их одоо зөвхөн философи гэж бодож байгаа. Тэглээд би нэг шашинд орж байгаа ш. Яг ер нь эдгээр философи шашаа нэг юм шиг болоод байдаг. Тэр шашин гэдэг үг маань өөрөө их тийм нэг хүний хитрхи их мухардуулсан тийм юм байна гэсэн тийм юу болчих хаад байдаг. Гэхдээ тэр бол тийм биш. Идэвхжүүдийг хараад хахад хоёр дахь миний нэг дүгнэлт явж байгаа. Тэр бол шашнаар амьдралаа хийж гисэн юм байна. Амьдрал шашин хоёр ямар ч ялгаа байна. Гэхдээ үйлдэж байгаа үйлдэл шашинд орж байгаа үйлдэлүүд ямар ч ялгаа байна. За шашин амьдрал хоёр бүр хоорондоо гэдэг уусчихсан. Энэхүү хүн гэдэг бол чи шашны хүн бай, чи шашин шүтдэг юм бай тэ гэж болох юм. Амьдрал нь тэр. Амьдрал нь яг л тэр нэг аскет, хэрэгтэй хэрэггүй юм, дими юм зарах. Би ч одоо Калкутад очижсэн, Нью Делид очижсэн шүү дээ. Тэгээд тэнд бол анх би очиод мэдэхгүй ингээд гудамжаар дүүр ингээд ядуу. Одоо би ядуу гэж хэлдэг байхгүй. Тэр хүмүүс чи өөрсдөө хэзээ ч ядуу гэх байхгүй. Чиний ард түмний тодорхой нийгмийн нэг хэсэг тий эд материалын хувьд бол дутагдaltaй гэх юм одоо дутагдaltaй ч гэж байна. Тухайн тэр амьдралаа бүлээн зөвшөөрсөн. Тэгэл тэн дотор амьдраад явж байгаа тийм хүмүүс байна. Би нэг очичхол
эндээс очиод нөгөө алтан мөнгөтэй гоё машинтай гоё уцтай бол мундаг. Зүгээр даваагаар бие оролцсон бол одоо юу гэдгийг ядууч гэдэг юм. Тийм ойлголт яваад байгаа. Ер нь жилийн турш 20-24 градус өдөржингөө шимжингөө байдаг тэр улс орон тэр газар нутаг тэр ард түмэн бол заавалч одоо их бид нар шиг нэг үнэтэй цайтай болгон болтой хүмүүс хэрэггүй юм байлээ тийм. Эсвэл одоо яадаг чинь дулаан гэрмэр одоо яадаг тийм бол тоохгүй зүгээр удамжид утаалт юм бил. Би одоо тэр хуралд семинарт очсон шүү дээ. Тэгэхээр хурал юм их сургуулийн нэг юм байрлаж ирсэн би интернатад. Тэгээд тэндээс гарч ирээд хаалгаа амруулах гэсэн чинь цаана нэг туд хөдөлчихсэн амтчихсан. Жоон даавуу хүччихсэн. Ямар ч асуудалгүй байхгүй. Тэгээд тэр чинь би одоо өөрхий юм гэр оронгүй одоо нэг ядуу одоо юу гэдгийг тараншээний одоо юу гэдгийг тэгж оромжилж муухай амтч болохгүй юм билээ. Тэр хүний хүн гэдгээр нь тэгэл өстөө нөгөө нэг ингэчээр явах юм шиг л шүү дээ тий. За иймэрхүү одоо өнөөдөр хэдхэн ард түмэнтэй нэг цаг 30 минут танилцаж эдний философи бүгдийг бид нар ойлгох юм бол бидэрт маш хэрэгтэй юм билээ. Яг л бид эндээс их юм авсан. Тэрийг бид өөрсдөө мэддэг. За дараагийн лекц хүртэл ерөөдөө баяртай. За юугаар асуулт хариултууд өрнөг чатаараа надад асуултууд явуулчаа. Ерөөдөө яг зарим үед зав авах юм бол лекцийн дараа жоохон асуулт хариулт явуулж болно. Гэхдээ болоогүй үстэй 4-5 лекц явсны дараа бас асуулт хариулт өрнөх боломжтой байх. Тэгээд анхаарал тавьсан зэрэг баярлалаа. Баяртай.